1 2 Өө юм боо. Харахгүй. Би одоо хаалганагаатаа хаалганагаатай мэдчихээ тань. Тэр нэг олон хүн олоод ангиллаа та. Зүгээр шүү дээ. Ер нь байх шүү дээ. Гэтэл хоолой зангирсан хүмүүс араас үг хэлчих бас жоохон онцгүй уур хүрх юм. Үзэж байгаа хүнд ямар ч кайфгүй биш. Гэтэ ингэж хоёр дарга яг нэг зэв явуулжсэн тохиолдол байх бах тий. Лам дөнгөч хэмжээ. Эцний айлгууд энэ зүйлийн 3 хүний 2 нь байхгүй боллоо да. Ийм 7 хоног байна. Тэг үргэлжлэн тий. Эцэж үргэлжлээ ажиллаа юм. Би нэг юм бодсон гэж. 104 жилийн түүхтэй Монгол Ардын нам гэж яриадсан чи яг засгийн газар байгуулагдаад 104 дэх хоног дээр нь огцруулах тухайс яригдсан байдгийн. Ямар амир тэгш байв. Тоо гэдэг болоо. Наас тийм байна тий. Тэгхгээд амьдад байсан юм шүү. Тэгээд байхгүй. Гэхдээ юу энэс богино настай байсан засгийн газар гэж яриа байхгүй бах тий. Зүгээр сайд бол бий бах тий. Яг би нэг ийм сэдв зүгээр боддоо 96 оны парламент засаг хараад болоотой гэж байна. Яг ингээд огцорсон үндсэн бланкн дээрх шалтгаан бол амнаад байсан шүү дээ. Тэ? Гэхдээ яг үүндээ тэр шалтгаанаар огцроогүй гэж бодож байгаа. Миний бодлыг та хоёр юу гэж байна? За тэгээд юу яая та. Ямар ч байсан ингээд үндсэн аюулгүй байдлын зөвлөлийнхөө 3 гишүүний хоёрыг нэг өдөр тий нэг дор ингээд аваа хийчлаа. Шилжүүлэх шийдвэр гаргалаа. Тийм хэдүүлээ ингээд процесс яриадах юм бол нэг гэсэн ингээд он цагийн дараалал өнөөдөр багтахгүй юм болох учраас одоо яах юм бэ гэдгээ ерөн их засаг талдаа яах юм одоо их хурал талдаа яах юм гэдгээр нь ярил арай яг аж байдал нөгөө төсөв хилцэж байгаа гэдэг утгаараа ерөн засаг цаашдаа тэгвэл яах юм бэ процесс цаашаа үргэлжлэхээ гэдгийг ярих зүйтэй байх тий. Төсвийн хилцүүлгийн 3 дугаар шатыг өнөөдөр эхлүүлсэн. Энэ бол хуучин дэгээр бол одоо нэгдэх шатны төсөөл авч юм уу тэр хэсэг байхгүй юу? Эмч багш нар талбай дээр жигсэж байгаа энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг боогод оруулаад ирсэн 3 дугаар хилцүүлгийг эхлүүлж байгаа. 2 яваг үстэй. Явцсан. Дангаа ороод яваад дууссан саналаа өгöd. Тэгэнгүүт нэгэнтээ бооцсон төсөв юм чинь энэ дотроос л зохицуулах хийх буюу тохируулах юм. Энд байгаа мөнгийг аваад ийш нь тавьж салин нэмнэ. Энд байгаа мөнгнөөс ийш нь хийгээд эмчнэрийн юмыг нэмнэ, тэтгэврээ нэмнэ гэсэн санаа юрдөөсөө. Тэгэхээр юунаас хасч юу руу хийх вэ гэдэг том юм бол эрг таваа гаргаж явна. Засгийн газар одоо боож оруулж ирсэн төсөв хамгаалах тий одоо жавхлан учрал төсвийн банкны ороод асуурын гав их гэдэг юм энэ хүмүүс үргэлжлүүлээд ажиллая явах уу эсвэл дараачих нь одоо ингээд аваа явах юм уу гэдэг логикийг харагдангууд хуулиар бол 30 хоног одоо засгийн газар дараагийн засгийн газар байгуулахад хүртэл бүрийн эрхтэй буюу тэгэхээр одоо оруулж ирсэн боосон төсвөөнийг явуулах ажиллагаа бол жавхлан мохлон үргэлжлүүлж их хэмээн хийж байна. Асуул 4 5. Ер нь 1 2 дугаар хилцүүлэг дуусчихсан. Хамгийн том хилцүүлэг тийм байдаг шүү дээ. Одоо ингээд сүг сайд гэдэг нөгөө томьёол руу орчиж байгаа. Хизээч хүлээ аль нэг дугаар дээр ярьжсэн санагдаад ингээд бүгдээрээ сайдын үүрэг гүйцэтгэгч болчихж байгаа. Тэгэхээр төрийн байгууллагууд нэг ийм зогсон байдалд орсон энэ дүр төрх бол ерөнхийдөө хിവэрээ үргэлжлэх байх гэж бодож байна. Би тэгээд нөгөө өнөөдөр тойм бичүүлэх юм чинь ингээд харсан чинь 2 ойрхон ингээд бүрэн эрхийн хугацаа ихснээс хойш 2 ойрхон засгийн газар ингээд огцруулаа хийчихэж байгаа. Тэгээ түүхэндээ гээд үзэх юм бол нэг бүрэн эрхийн хугацаанд хамгийн олон удаа засгийн газар огцруулсан 4 орчим удаа солисон байдаг юм да. Парламентын үед. Тийм, 4 жилдтэй. Тийм гэж ойлгосон. Тэгээд өмнөхүүдийг нь хараад сандаач нөгөө нэг дараагийн ерөнхий сайдыг хэн нэр дэвшүүлэх юм бэ гэдэг юм хайж байгаад ингээ харсан чинь оюун эрдэнэ ерөнхий сайд огцорсноос хойш 6 хоногийн дараа дараагийн ерөнхий сайдын нэр яригадаад за нэг 6 сарын 3-нд шийдвэр гарсан гэвэл 6 сарын 12-нд дараагийн ерөнхий сайдны хурлаар томилогдсон гэж бодохоор нэг юм 10 хоногийн дотор процесс бол явцсан байлээ. Өмнөх одоо энэ огцорж байгаа ерөнхий сайд болсон энэ хугацааг харах юм бол нэг 10 хоног 10-11 хоногийн дотор асуудлыг ямар ч байсан шийдсэн байна лээ. Тэгээд тэгээ би харахтаа ингэж утсан юм. 30 хоногийн дотор дараагийн ерөнхий сайдыг хурал томилох ёстой. Тэгсэн чинь 30 хоног гэдэг хугацаагаа харахаар 17 гэдэг чинь
11 сарын 17 гэдэг томилсон байх ёстой. Тэгэхээр дараагийн ерөнхий сайдыг хэн тодруулах юм бэ? Хэн нэрийг оруулж ирэх юм бэ? Хаанаас намын аль шатны байгууллагаас дараагийн ерөнхий сайдын нэрийг оруулж ирэх юм бэ гэж харахаар Зандан шатар гэдэг нэрийг бол удирдах зөвлөлөөс оруулаад ирсэн байна. Өмнө анх нэр дэвшүүлэхдээ би зүгээр нэгэн л 11 сарын 15 16 бол намын их хурл хуралдах юм чи их хурлаа хүлээх юм байна гэж утсан чинь цаг хугацааны хувьд нөгөө 30 хоног гэдэгтэйг бүр ингээд тулчиж байгаа 15 16-нд намын их хурл нь хуралдаад за дараагийн ерөнхий сайдаа тэр хүнийг нэр дэвшүүлье гэхээр их хурлын шат шатны байгууллагад буюу байнгын ороо бүлгээр ороод байнгын ороогоор ороод чуулганаар ороод гэхээр 1-2 хоногийн хугацаанд бол багтахгүй. Тэгэхээр их хурлыг бол хүлээхгүй юм байна гэж би ойлгосон. Тэгвэл баг хурлаа уралдуулах юм болоо гэж бодохоор бас жоох эргэлзээтэй. Баг хурлыг чи бас зарлан 400 хүн цуглуулна моглуулна гэдэг. 45 хоногийн хугацаа гэдэг чинь нөгөө их хурл. Их хурлаа хуралдуулахын тулд 45 хоногийн өмнө зар түгэх ёстой гэдэг ийм зохицуулалттай. Тэгэхээр их хурлаар худлаа. Баг хурл гэд ботсон чинь баг хурл яаж байгаа вэ гэхээр сая нөгөө баг хурл хуралдахад айгүй сайн ярьсан. 8 жил намын галтайгоо барьсан учраас өнөөдөр огцорж байгаа амруу исгалан талын хүмүүс гэх юм уу да энэ талд ер нь бол коноп дарах баг хурлын гишүүд жин дардсан байна гэж утсан. Тэгэхээр баг хурлыг зарлаа 400 хүн хуралдуулна гэхээр бас их хугацаа алдах гэдэг хаа болохоор өмнөх жишгээр удирдах зөвлөлт нь оруулаад ирэх юм болоо дараагийн ерөнхий сайдынхаа нэрийг гэж ботсон. Би зүгээр энэ дараагийн засгийн энэ засгийн газрыг үр гүйцэтгэгчээр нэх 30 хоног явуулчихгүй юм байна даа гэж бодсон. Усаа юу гэж бодож байна. Энд чинь ингээд яг хуу шууд огцроод ингээд өмнөх нөгөө огцролтуудаа харьцуулахад цэцрүү нэг юм маргаан явцсан. Цэц тэрийг нь хүлээж авсан маргаан үсгэхээр боллоо гэдэг үнэ өглөө. Бас анхаарал өглөө хэлсэн тий. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар явуулсан зөв юм уу буруу юм уу? Үндсэн хөлтөд зөрчилдсөн хэсэг гэдэг нэг юм маргаан үсээд тэгээ цэцийг бас нэг харах хэрэгтэй болцсон уу хэрэггүй юу эсвэл цэц бол одоо цалиа аваад ажил хийж байгаа улсууд тий. Тэр нөгөө өргөдөл гомдол одоо нөгөө хурлын дарга ерөнхий сайд ерөнхийлөгч өгвөл шуурхаа авч хэлцэх хэвээр. Тэр гурваас ирүүл шуурхаа ажилт юм уу? За. Төрийн тогтолцооны асуудал байж тий. Шуурхаа. Тэгэхээр маргаа үсгэх нь зөв. Гэхдээ энэс гарсан одоо ямар нэг үр дагавар бол жишээ нь Зандан шатрыг огцруулахыг одоо дэмжсэндээ тэр шийдвэр хүчингүй боллоо гэхэд нөгөө Зандан шатрыг огцруулъя гэж санал гаргасан гишүүд чинь дахиад дөрвөн бэрч боломжтой. Болно шүү дээ. Тэр нөгөө 6 сар мар гэдэг юм гавцаа байдгүй. Шууд л өргөн бэрчин. Тэгээд юу бол нэг өөрчлөгдөхгүй. Санал үрдэн бол нэг өөрчлөгдөхгүй. Зандан шатр өөрөө их муухай харагдана тий. Их хурл бүр ирэхийнхээ өрөөнд нөхрийг үтгэл үзүүлэхгүй гэж явуулчлаа шүү дээ. Өөрөө муухай харагдана. Ерөнхийлөгч одоо хориг тавил нэг ахыгаа дуудаж авчираад нэг хориг тавилсан юм шиг. Ерөнхийлөгч муухай харагдчих. Өөрөө Зандан шатр өөрөө бүр муухай харагдана. Тэгээ нэгэнт явцсан ерөнхий сайд байхгүй. Дараагийн ерөнхий сайд томилогдох хүртлийн нөгөө ажлаа хийж таарна. Засгийн газрын ажиллана тий. Тэгээ энэ хугацаанд гол юм одоо нөгөө бидний яриад байгаа төсөв шүү дээ. Төсөө хурдан бодлох хэрэгтэй. Төсөө ботлооч чадахгүй бол энэ ч өөрөө асуудал гадаг шүү дээ тий. Усын хөгжлийн бодлого шүү дээ. Бас нэг юм би хууль мөл янз бүрийн юм нөгөө хайж харж яснаа жоохон залхуураа за улсаагаас ч асуучих. Цэц маргаан үсгцэн. Гэхдээ маргаан үүсгэхээр шийдвэрлэлээ гэдэг тэр шийдвэр нь санал хураалтаас өмнө. За тэгээд огцруулах зүйтэй гэж үзэж байгаа тал юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхлээр шийдвэр гараагүй хахад маргаан үүсгэлээ гэж мэдэгдэх нь угаасаа буруу байсан гэж баасан дорж дарга. Одоо чи гараагүй шийдвэр дээр яагаад маргаан үүсгэнэ гэж хэлж байгаа юм бэ гэдэг нэг ийм тайлбарууд яваад байна лээ. Одоо нөгөө байнгын орооны одоо санал төгөллөө шүү дээ тий. Тэр одоо ямар ч гарсан бэ? Их хурлын гишүүд угаасаа ямар коноп дарахыг мэдж байгаа шүү дээ. Ер нь болоогүй тий. Хэрвээ дэмжихгүй дэмжин ч юм уу, дэмжихийг дэмжинэ гэдэг ч юм уу тий аль нэг явал би тийм үгүй гэдэг хоёрын дэмжин дэмжихгүй аль нэгээ л өөрөө онж дарна шүү дээ. Ер нь бол нөгөө үржигдэхүүний одоо байрыг нэмэгдэхүүний байрыг солиход ямар ч ялгаагүй. Үгүй ээ. Гэхдээ тэрний нюанс чи юу байсан шүү дээ. Дэмжих товчигч дарахгүй, дэмжихгүй товчигч дарахгүй гараа явчвал
эсрэг саналаа дэмжиггүйг дэмжиж гэдэг чинь асуудал болох гээд байна гэд өнөөдрийн бойкот явсан гэж ойлгоод байгаа шүү дээ. Өчигдөр бол жишээ нь Ардсан намын бүлэг хөвлийн уртлаа хийгээд өөрсдийнхөө байр суурийг гаргацсан шүү дээ. Хоёулангийн огцруулах конопно гэсэн. Тэгээд байсан байгаагүй байхгүй стérэ огцруулчулна байснараа ч огцруулчулна шүү дээ. Гэхдээ Хоос сургуугүй ялгаагүй байхгүй. гэхдээ мэгтэй хизээч гэдэг үгийг бити ашигла гэсэн л дээ. Гэхдээ Ардсан намын хуралд 32 гишүүн ороод бүлгийн хуралд тэгээд саналаа хайрцагчлаа гэж хэлсэн. Тэгэхээр би энийг нэг 10 гишүүн ороогүй шүү дээ. Тэгэхээр хайрцагласан санал нь 32 дээр нэмэх нь гэж ардын намын гишүүдийг тоолох юм уу? Нэгэнт шийдвэр гарсан учраас суралдаан цугаагүй 10 ч гэсэн нэмэгдэнэ гэж тооцоод 42 дээр нэмэх нь Эртний бүртгүүлсэн гişүү ч орж ирэхгүй болохоор эсрэгээр дарагдчих. Дэмжихгүй гэж. Тэгээ дэмжихгүй гэж чинь орж ирээд дэмжихгүйгээр дарсан гişүүн орж ирэхгүйгээр дэмжихгүй гэдэг нь угаасаа автоматар тоологдсон шүү. Ялгаагүй. Зүгээр орж ирж суух шаардлага. Би зүгээр нөгөө нэг энэ дээр ингэж бодоод тахгүй юу? За ямар ч байсан өчигдөр гарцсан. Улсын шийдвэр гарцсан. Ямар ч байсан цэцтэр ингээд асуудал үүссэн. Тэд сайдын үүрэг гүйцэтгэж байгаа засгийн газар ямар ч байсан огцорсон боловч дараагийнхан томилогдоогүй учраас ажиллаж байгаа, ажиллаа хийж байгаа. Тэгээд цэц энэ ингээд нөгөө үндсэн хууль зөрчсөн гэж шийтчихвэл нэгэнт ингээд нөгөө сайдын үүрэг гүйцэтгэгч гэдэг тэр тодтгол авагдаал үргэлжлүүлээд ажиллаа хийчих гэдэг нь шүү дээ. Гэтэл дахиад сайн зураг нарын гишүүд өргөн барьчиж магадгүй. Тэгэхээр 71 гэдгээл би бодоод байна л да. 32 дээр нэмэх нь нэдрэхлээр ер нь бол санал жоохон ойролцоо юм биш үү гэж. За ямар ч байсан нөгөө нэг одоо гэтээ нэг сайн бас үйлдэл болсон тий нөгөө чуулганы эрцгийг өмнөх өдрөөр наваад гэтээ тэр нэг онцгой ялгаа байхгүй гэж яг тайлбарлсан. Гэтээ нэг юм их тийм зовлонтой хит улаарсан айгүй төвхтэй юмар явсан байгаа үр дүн төрлөө тий. Тэрийг бол би нөгөө нэг хууль зөрчсөн гэдэг талд нь байгаа. Яагаад тэгэхээр ажлын цаг дуусангууд санал хороодог. Хэдийгээр ажлын цаг дууссан боловч хуулийн хугацаатай учраас энэ хуралдааныг сунгаж хуралдуулахыг дэмжиж гин үү гэж санал хураах ёстой шүү дээ. Их чуулга удирдах байгаа хүн. Тэгэхээр тийм санал хураалт бол яваагүй өчтөр. Нээгээгүй юмыг хаах боломжгүй л гэдэг аргумент л тий. Тий. Нээгээгүй хуралдааныг хаахгүй учраас тэрийг санал хураах боломжгүй байна. Боломжгүй байсан. Би тэгээд ямар ч байсан баг хурлыг хүлээхгүй, их хурлыг хүлээхгүй магадгүй хагасаа өдөр буюу энэ контент засагдж байгаа энэ өдөр удирдах зөвлөл хуралдахаар тов зарлагдсан байгаа. Тэгэхээр удирдах зөвлөлөөс дараагийн ерөнхий сайдын нэрийг айгүй хурдан оруулаад ирэх байхаа гэж би ботсон. Яагаад тэгэхээр дараагийн засгийн газрыг ерөнхий сайдыг галс тавьжээж төсөв мөнгөний бодлогоо ярихгүй бол одоо ингэх гэж штэ. Улс орд гэдэг ерөнхий сайдтай ажиллаад ингээд би 90 хонд ажиллана ингэж ажиллахад надад ийм хэмжээний төсөв хэрэгтэй. Би бүтээн байгуулалт хөрөнгө оруулалттай энийг зарна урсгал зардал дээр ингэн цалинг би ингэж нэмнэ гэдэг хүний хийсэн төсөвдөр дараагийн ерөнхий сайд орж ирэхээр ажил хийхгүй магадлал өндөр гэж бодохгүй юм. Хуулийн хүрээнд буцаж задрах боломжгүй байхгүй. Эргүүлэн татах боломжтой. Тэр чигтээ эргүүлэн татаж болно. Тэгэхээр хугацааны үед амар. Явуулчаад нөгөө нэг дараагийн засаг тодтголоор замаар гэж явж байна. Гэхдээ тодтгол ондоо орж болтгоо. Хэрэгжиж эхлээгүй төсөвдөр тодтгол хийж болох уу гэдэг бас нэг нюанс байгааз. Одоо он гараад энэ төсөв хэрэгжиж эхэлж тодтгол хийх ёстой шүү дээ. Яг надад бас нэг үзэгчдэд бас хэлэх ёстой юм шиг юм санагдаад. Ер нь яаж яваад зүсэг төр их хурлын дарга гэсэн ингээ огцорчуу. Эхлэл цэг нь аюу тийм сонирхолтой санагдаад байхгүй. Яагаад огцорчуу? Би энэ хоёр гэдэг хүнийг томилно гэж хэлээл гал уулзаал ямар нэгэн аргаар томилуулахгүй байя гэдэг үйл явц улс төр болоод тэгээд томилуулахгүй боллоо шүү дээ тий. Тэр засгийг огцруулж байна. Гэхдээ дараагийн засгийн газарт хууль зүйн сайдаар ороод ирэхгүй гэх газар байхгүй. Энэ томилгоо нөгөө яаж хийх вэ гэдгээс л явах л та. Хин томилгоо хийх вэ гэдгээс. Хин ерөнхий сайд болох вэ гэдгээс хамаарна. Одоо ардын нам чи ингээд ер нь бол янзын сайхан хоёр харгацсан шүү дээ. Бүр ил нүднээ ил ингэж зодлоо шүү. Тэгэхээр хин яг томилгоогоо базж хин нь илүү павертай байгаа гэдэг сонь уу. Хоёрт тамгын эрх хинд байгаа. Дахиад сонь уу. Оюун эрд нь одоо албан ёсоор бол манын дарга хിവэрэ л байгаа. Дараачихын next нь саяны буудаг их хурлын дарга болно. Дээч хөхрөө оюун эрд нь тамхтаа цаасаа явуулж өгөх гэдэг юм уу. Нөгөө хин илүү ийм одоо эрх мэдэлтэй байгаа вэ гэдэг. Дахиад нэг тийм юм руу явж байна тий. Энэ хагарал. Оюун эрд нь одоо нөгөө нэг амар эсхлэнг одоо сонгосон тэр нөгөө баг хурл тий. Баг хурл дээр бол Бат Эрдэнэр тэр нөгөө хурал ингээд даргалуулахдаа
Зандан шатар зааландаа найдаагүй, амар эсгэлэн зааландаа найдаг баг. Тэ. Би ингээ ялагч магадгүй гэ. Тэрнээс биш Бат Эрдэнэ бол ер нь хурал удирдаа суудсан туршлагатай төрийн албаны бөгөөд улс төрийн туршлагатай л гişм шүү дээ. Тэр дэгэн дээр алдахгүй байхгүй. Гуйлга байсан байх гэж би зүгээр хардаад шүү дээ. Тэгээд аль нэг нь ялагдвал би ялагчвал би энэ дээр бухъя. Тэгэхээр чи нөгөө оюун эрднийг чөлөөсөн гэдэг юу одоо чөлөөлөх өргөдлийг одоо тэрэн дээр санал уруулахгүй шүү. Ингэж одоо гуйсан баг. Тэгээд дэгэн дээр алдаа гаргуулад тэр нөгөө дөрмийн зөрчил гаргуулад тэгээ ингээд тэрийгэ тойроо яваал. Одоо тэрэндээ аль нөгөө одоо чинь Зандан шатар тэрэн дээр сонгогдсон бол өдий дахиад нөгөө дөрмийн бүсгээ явж байгаа ойлгомжтой. Амар эсгэлэн ялагдсан тий. Тэгээ одоо амар эсгэлэн чинь дээж бүртгүүлж чадаагүй л байна. Материалаа өгсөн юм уу үгүй юм уу? Үгүй. Тий. Өдөөд өгсөн байх хэрэгтэй байхгүй юу? Юу хэлээгээд байна вэ? Тэгэхээр нөхөр өөртөө итгэлгүй байна гэсэн үг шүү дээ. Содотор дарга тэрэн дээр тайлбарлагдөө. Ер нь бол бид нар 60 хоног байгаа. Хурлаас хойш гэж ордны коридорт баригдахдаа ярьсан байна гэж ойлгосон. Тэгээ ямар ч байсан дээд шүүхрөө бол хүсэлт яваагүй байгаа. Бид нар нөгөө өмнөх дугаар дээр тэр дээд шүүхийн хүсэлтийг хуучин ерөнхий сайд нөх юм уу? Одоо юу нөгөө бүртгэл дээр байгаа нэрээрээ гэхээр хуучин намын дарга нөх юм уу? Эсвэл гинсек нөх юм уу гэдэг ингээ хувилбар ярьжсэн шүү дээ. Би зүгээр яхав энэ төсвийг нэг энэ хിവэр нь ингээд явуулаад зүтгүүлээд батлуулна ямар ч хугацаа байхгүй гэж тооцож байгаа нэгдүгээр тохиолдолд хоёрдугаар үндэслэл нь нэгэн тагарцсан намын хоёр хэсэг болсон хүмүүсээ аль альнийх нь ингээд нэг юм хүлээн зөвшөөрж болох тэр дүрийн ирэлд гарах бах. Тэгэхээр тэр дүр намын дарга тий төсвөө энэ байгаагаар нь явуулаад хоёр талын хоёулангийнхан дэмжлэгийг авч болох хүн одоогийн кабинет дотроос хүн хайх болов гэсэн тамаа гэж бодохгүй юу? Тэгэхээр яалтчгүй энэ кабинет дотор байгаа хүн энэ төсвийг өргөн барилдсан боловсруулсан гэсэн үг. Тэгээд хоёр нөгөөний даргаыг огцруулж байгаа конопч байгааг харахаар амар эсгэлэн дээр бол 110 эдэн гишүү харахад амар өндөр дүнгээр конопцсон тий. 102-71 гэдэг харьцаа тий. 102-71 гэдэг бол тэгээд чуулган доторх бас амар том нюанс шүү дээ. Өргөлөө өгсөн гэдэг чи одоо болиол гэсэн үг шүү дээ. Тэрний өмнө болохоор гэсэн юм байна. Энэ хүнийг ингээд ажлаа өгөө шалгуул гэдэг дээр 67 зурсан байлгүй. Маны төвшингийн бариад яваад исэн дээр Минь сайхны бариад яваад исэн дээр 67 зурсан гэж зурсан гişүүд бас нэлээд байлээ тий. Тэгэхээр 67 100 хэд болтлоо өснө гэдэг бас л тий. Тийм. Энэ нөгөө нэг энэ дээр нөгөө нэг арчилсан намын хайрцаглагдсан санал бас жоохон нөлөө үзүүлсэн байна. Аанастай гоё тоглолт хийлээ тий. Одоо яхав ингээд харах юм бол сая унсан хоёр ямар нэгэн байдлаар эргэж орж ирэх гэдэг боломжууд ингээд айгүй хаагтчлаа шүү дээ тий. Ерөнхий сайд үндсэн хуулийн зөрчил юмаа гээд хориг тавиулаад ч юм уу тавиад ингээд орж ирсэн ч хүлээн зөвшөөрөгдөх чадвар байхгүй хахад өргөн барьчих магадaltaй гэдэг нэг юм нюанс. Амар баясгалан даргын тухайд за би намын дарга юм чи ерөнхий сайд болъё. Их хурлын дарга өгцөн гэсэн ч нөгөө нэрээ цэвэрлэх асуудлаа хуулийн байгууллагаар мухарлах гэдэг юм процесс яваагүй учраас угаасаа эргэж орж ирэх жоохон одоо ингээд худлаа тэгэхээр цоо шин хүн болох гэдэг. Гүнбат одоо нүүрсний хулгайтай холбогдсон гэдэг юм суучж байгаа байхгүй юу? Ингээд зохиолтой. Гүнбат хэр гүнбат хуулж юм баг гэсэн чинь. Хүн өөрөө ингээд хүн одоо өөрөө өргөдлөө өгч шүү дээ. Ийм нэгэнт одоо ингэчлээ. Хэрвээ амар эсгэлэн гар одоо ардын нам удирдуулаад ерөнхийлөгчийн сонгуул, их хурлын сонгуульд орно гэвэл нүүрсний хулгай гэдэг нэрнээсээ салахгүй. Нүүрсний хулгай. Намдаа тэгээд ер нь энэ нам нүүрсний хулгай гэдэг одоо нэрнээс угаасаа салахаас өнгөрсөн ойр хязгаар. Хин хэлсэн шүү дээ. Нөгөө арднаас идэх гоолтай. Нүүрсний хулгайчдын нам болчлоо. Одоо хэлсэн шүү дээ энэ үйл явцыг бити матаа тий. Юу бас нэг ард бити явтаарай гэж. Хурлын даргын тухайд намын дарга үргэлжлүүлэн хийх юм уу эсвэл намын баг хурал дээрч тэр их хурал дээрч тэр дэмжлэг авах боломж нь бас яг энэ процесстэй холбоотойгоор ингээд ер нь бол нэлээд буурчлаа да гэж бодсон. Түүнээр нөгөө намын даргаараа батламжлуулах боломж. Яагаад гэвэл намын дарга ерөнхий сайд хийх, ерөнхий сайд намын дарга байх гэдэг бол ямар ач холбогдолтой юм бэ юм уу? Энэ ингээд нөгөө цол дагаж бяр нэмнэ гэдэг шиг ямар хүч павер тийм торимтлагддсан бэ гэдгийг саяын процесс дээр харсан тохиолдолд намын дарга нь ерөнхий сайд болно гэх вариантгүй болсон учраас тэрээр баг намын дарга өгч таархан дээ. Одоо мэдхгүй удирдах зөвлөлөөс хэнийг ерөнхий сайд, дараагийн ерөнхий сайд гэж оруулж ирэхэд тэр хүн намын даргын сунгаанд өрсөлдөнө. Тэгэхээр тэр хүн намын дарга болох магадлалууд ингээд
илүү өндөр бол явж Нэмэлт нэг гэсэн үг. 30 хэдэн гişин бэ? 32 илүү. Юунд удирдах зүйл дөө. Тийм аа. Гэхдээ уузээ дээр хэн байгаа вэ? Хэний талынхаа илүү байгаа вэ? Одоо харчаад байгаа талаас. Одоо ингээд тоолж үзсэн, ер нь ингээд жоо харж үзсэн. Хувьсгал намаас нэлээд идэв байгаа байхгүй. Баг 4 5 хүн байлээ. А тэгсэн чи энэ хоёр чинь сая нөгөө оюун эрдэнэг үүд явстэй. За сая унсан хоёр хүн ямар ч амар эсгэлэн оюун эрдэнэ хоёрыг нэг гэж үзвэл тэр өдөрт зөвлөлийн 5 6 хүн чинь нөгөө талдаа гарч ийн гэсэн үг. Тэр дотор ч юм бас нөгөө нэг сая ингээд засгийн газрыг огцуулъя гэдэг байр суурьтай гişүүд бас нэлээд байгаа. Тэр гişүүдийн тоог ингээд тоолвол нэг 12-оос 15% хооронд ингээд хэлбэлцэж байгаа. Тий. Тэгэхээр хувьсгал нам гэж байгаа тий. Тэр их хоёрын гэдэг хүмүүс аль толтой гарахаас шалтгаалаад энэ нөгөө хариу өгч магадгүй. Дараачийн ерөнхий сайдын нэрэн дээр тий гол тоглолцсон юм. Содбаатар бол ойлгомжтой шүү дээ. Тий. Содбаатар бол ойлгомжтой. Бусдууд ингэ үзэнгүүт. Одоо яг байр суурь нь тодорхойгүй гişүүд байлээ. Мөн хөргөл, нямдарч, даваас өргөн ч юм тий. Мууч одоо Хүрлбаатар одоо айлттай байна. Одоо тэгээд түрүүний сэдврүү дахиад буцгаад байна л да. Оюун эрдэнэ намын дээр хിവэрэ байгаа тий цаасан дээр. Тэгэхээр одоо нөгөө оюун эрдэнэ таалагдахын тулд намын дарагдаад таалагдахын тулд шийдвэр гаргалт бол одоо бол буурсан уу? Одоо оюун эрдэнэ уузай дээр шүү тий. Уузай дээр. Цаасан дээр дараг болчиход байгаа хгүй яг үндэ бол. Тий. Гэхдээ дараагийн төгөлд айл хийдин явцсан шүү дээ. Цаасан дээрх нэр нь өөр хүн дээр, тамга нь өөр хүн дээр нэг юм болчиход байгаа. За тэгсэн чинь за ямар ч байсан сая унсан хоёр хүн, нэг нь ерөнхий сайдаараа үлдэх, нөгөөх нь их хурлын дараагаар буусан ч дахиад ерөнхий намын дарга гэдэг утгаараа ерөнхий сайд дээр орж ирэх энэ ингээ боломжууд бүгдээрээ хаагдчихаар ямар ч байсан шинэ хүн орж ирэх юм байна гэдэг нэг юм баримжаа. Тэгтээ баримжаанууд ер нь бол саяны энэ нэг улс төрийн амар уран нөөдлүүдийн хажууд бол тэгээд тааваршгүй юм болчиход байна л та. Гэхдээ өмнө олсон баг хурал дээр саяны хоёр бөөн сенсац хийсэн хоёр юу гэж хэлж ирсэн бэ гэхээр аль аль нь мөрийн хөтөлбөр нөгөө нэр дэвшигтэй танилцуулсан зорилго зорилт амлалт нь бол амлалт мөрөөдөлтөө аль аль нь ардчилсан намтай хамтрахгүй гэд илтгэлтэй хэлсэн тий. За тэгэхээр энэ хоёр байхгүй. Гэтэл дараагийн орж ирэх ерөнхий сайд урт настай байхын тулд засгийн газрын бүтцэд бол ардчилсан нам дараагийн засгийн газрын бүтцэд орж ирэх юм байна. Тэгэхгүй л ахал тонгорч штэ. Хизээ цагаан сараар ахал 100-ийн дараа. Тэгээд бас их хурлын дарга одоо энэ ажиллаж чөлөөлөгсөн дээр сонин нюанс гарч иж байгаа. Тэмүүжин гишүүн хүндэд байсан байхгүй. Байнгын орооны хурал дээр, аны хурал дээр ер нь нөгөө парламентыг төлөөлөх гэдэг тий. Парламентын үйл ажиллагааг тасралтгүй байлга. Аль нэг талд нь хэлбэлцэхгүй тий. Хууль нь ингээд нэг аятайхан гардаг байхад ер нь бол намаасаа татгалзах хэрэгтэй юм байна. Ерөнхийлөгч бол ард түмний элчим аа. Намаасаа татгалзах хэрэгтэй гэдэг нэг юм үндслэл одоо ёс зүйн гэх юм уу тий. Ард түмэндээ л үйлчил гэдэг одоо даалгавар өгж байгаа шүү дээ. Гэдэг шиг парламенттай л үйлчил гэдэг юм хүнийг гаргах хэрэгтэй юм биш үү? Энэ биднэрт ингээд туршлага боллоо гэдэг юм хийсэн. Надад энэ айгүй өнцөг санагдсан шүү. Одоо хэдүүлээ их хурлын даргаар орно. Тэрнээс өмнө би зүгээр нөгөө юу бодоод байна. За дараагийн засгийн газар бүрдлээ. Энэ кабинет дотроос засгийн газрын тэргүүн сонгогддог ч бай, гүүч бай. Кабинетийн бүрэлдэхүүн ямар байх юм бэ? Бүтцээ өөрчлөх юм уу? Бүрэлдэхүүн дээр хэрэв өөрчлөлт хийх болоо? Сүүлийн нэг 2 3 ч засгийн газар дээр ер нь бол нулраж байгаа кейсүүд айгүй түгээмэл болчлоо шүү дээ тий. 4 5-аар нь нулраад. Тийм. Тэгэхээр бүрэлдэхүүн ямар байх юм бэ гэдэг юм бас жоохон сонирхолтой ахаа гэж би бодсон. Өдөрсөн хүмүүс дээр бол хөгжил сайд гэдэг нэр авдарлагдаад явд юм л дээ дагаад. Одоо дараагийн хүн дээр нөгөө хүнийгээ улираагаад ажилладаг гот чи засгаад хөгжилсэн гэж иргэзээдээд хөгжилсэн гэдэг чинь юм яваад. Зарим нь 2 улирчлаа, зарим нь бүр 3 улираад ажиллачлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо бол улирах тэр хэсэг бол баг автоматар байхгүй болох байх. Одоо юу нь бол бас томилгоон дээр одоо сая нөгөө замын шатрын засгийн газар бол янзын сайхан тансан шүү дээ. Одоо юм үү энэ тэмтгий юмнуудыг сайхан танах орлого хийж өглөө шүү дээ тий. Шинэ бүтэц үүсгэнүүдийн бүгдийг бодоо олгосон тий. Гэдэг шиг ядаж шинэ бүтэц үүсгэж банхаалгах угаасаа төсөвтөн ч орон зай байхгүй, чадалж байхгүй. Улс төрийн тийм одоо зоригч одоо байхгүй байлгүй дээ. Энэ их хэрүүл тэмцлийн дараа шинэ яам, шинэ сайд, шинэ үндэсний ороо байгуулах юм л тэгээд тэр засгийн газар фейл байна. За тэгэд ардчилсан нам одоо засгийн газарт орж ирнэ гэвэл нөхцөлөө тавина тэг хэдэн сайдыг судлаа авна гэх гэдэг юм уу юм аа. Гэтэл үндэсний эвсэл бас засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Тийм сайн гэдэг гэж номж хэлсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр ямар ч байсан нөгөө нэг
сая улирсан сайд нарыг бол би ахаад 3 дахь 4 дахь улирахгүй байх гэж бодож байна. Гэхдээ сайд хийжсэн сайдаар томилогдсон гэдгийг нь марттал бараг хэлгүүлүүлээ байсан. Бас нэг хэдэн хүн бай. 100 хоноход уул нь бол тийчгэнмээр штэ эн чинь ингээд Зорилго хатаа өөрийгөө харуулмаар байна, таниулмаар байна, үзүүлмээр байна, хийсэн чадсан гэдгээ мэдрүүлмээр байна гэж байгаа тийм амбиц байх хэвээр. Тэгэхээр тийм амбицгүй мүү эсвэл уучраа олоогүй юм уу нэг юм таг дугаа хэлгүүдүүлээ байсан ийм сайд нар байгаа. Тэд нар бол явж таарах вэ. Тайлан биш олоодсон шүү дээ. Тэгээд тэгэх юмгүй юу? тэгээ арчилсан нам орж ирэл хид гихийн. За хүн нам ногоо намын хувь заяа яах юм гэдэг нэг асуудал. Үндэсний эвсэл гэдгээрээ орж ирэх юм уу? Эсвэл аль нэг тийшээ дагаар орох юм уу? Парламентод сонгогдсон мөртлөнгөөсөө тэр бүрийн эрхийн хугацаанд намаа сольсон, хоорондоо нэгдээд эвсэл болсон тийм кейсүүд бол байдаг. Хувьсгалт намын. Одоо энэ сая нэг баахан зодон боллоо сар. Бидний ингээд ойлгож авах хэрэгтэй. Олон нийтээр мэдэх хэрэгтэй сургамжийг юу гэж та хоёр харж байна. Би энийг яг ладоогоос өнөөдөр асуусан юм л да. Бид нар баахан бужигнаал, баахан хулгай яриад, талцаал, бухимдаал, стресстэй л ингээл нэг сарыг давлаа ш. Тэгээд бид нар юу гэж сурч байгаа. Одоо юу сурах вэ юм чинь? Яг ингээд түүхээ авч үзвэл одоо засаг өгцрөх бол жижиг хэрэгтэй. Их хурал одоо дарга солигдох жижиг хэрэг. Яг бүр ингээ Монголын түүхийг ярил нэг хаадынхаа баг хаадынхаа үе мүйг яриад ингээл явна. Ардын нам өөрөө үе үеийнхээ сайд иргий нэг даргатай жишээ нь халтаал угаасаа нам биш те. Үзвэл одоо байдгал нэг улс төрийн үйл явц гэж бодож байгаа. Энэ дээр чи нэг юм нүүрстэй хулгай одоо ер нь хулгайчиг дээрээ залахгүй гэдэг нэг хэсэг байна те. Нөгөө хэд нь болохоор их хурлд сонгогдож чадаагүй юм яхаараа засгийн газар ягаад намын дарга болдгийг тойргийнхоо иргэдийн сангийн саналыг татчихдаггүй юм хүлээн зөвшөөрөх байдалгээд одоо амар өсгөлэн гэж үгээс нэрийг хэлэхгүй байгаа боловч одоо хэнийг яриад байгаа юм бэ? Хүсэх хэрэглэгчийг те нэг үний дарангуулт намаа өгөхгүй. За би өөрөө ингээд парламентыг олон намын тогтолцоотой юм болоход хувь нэмрээ оруулсан. Тэгэхээр одоо ингэхгүй талд ярьж байгаа юмнууд нь бүгдээрээ зөв. Гэхдээ яг яс юм дээр намын даргын төлөөл цотон гэсэн шүү дээ тийм ээ. Би хоёр юм бодсон. Маш олон хүнээс ер нь бол одоо ингээл хинэнч, хизээж, хідэнч төгрөгөөр ямар ч ирэх ашгаар хамаагүй худалдагдаж болох юм бэ гэдэг юм шүү. Сандаг очир гişүний өдөр дараалсан өөр мэдээлэлүүд, тайлбарууд ийм үнээр одоо төрийн байгуулалтын байнгаараа даргалуулж болохгүй шүү дээ. Одоо тэгээд алхахын хураая гэдэг юм угаасаа явж байгаа юм шүү дээ тий. Нэг дөгөөрт нь тэд нарыг ингээд ер нь бол итгэж болох хүмүүсийг бид нар сонгоогүй байна гэдгийг айгүй тод харчиж байгаа. Сандаг очир гişүнээс гадна нөгөө булган тэгээд эд даргын энэ үйлдэлүүд тий. Тэгээ улс төрчдөр ер нь бол нийтлэгээр нь ямар дүгнэлт хийж байгаа гэхээр тэд нар юу зөв бэ гэдгийг уул нь бол мэддэг. Мэдхийн тэд нар мэддэг мөртлөнгөөсөө ямар нэгэн эрх ашигтай хөтлөгдөд энэ болон зөв гэж мэдж байгаа боловч түүнийхээ эсрэг ярьж чаддаг ийм ур чадвартай хүмүүсийг байна гэж ингэж бодсон. За тэгээд зүгээр айгуу тавчих хэлт конопч юм байгаа зү. Конопч л үйлчлэгч юм шүү. Ямар нэгэн эрх ашигын төлөө үйлчлэгчд юм шүү. тэгээд ер нь хүний үнэт зүйлс зарчим тийм орлын хувилдаан болдог байхгүй. Тэр хүмүүс бүгдээрээ төрийн болон улс төрийн асар их туршлагатай хүмүүс, бизнесийн том групп, компани боссууд тий. Тэгээд насны хувьд ч гэсэн ер нь ихэр хорны ер нь гарцсан л байгаа л тийм л хүмүүс шүү дээ. Тэгээ ард түмнээс сонгогдсон зарим нь ингээд жагсаалтын мундгууд л орж ирсэн тий. Тэгээ бүгдээрээ орж ирээл хоёр тал болоод дөрөнгөө төвлөж байгаа. Тий. Тэр үнцүүл мүүл одоо ухаан санаа эрүүл согтуу байх маяг тэр ерөөсөө хамаагүй тий. Тэдгээр тэр сонгогчдын өгсөн тэр итгэл мэтгэл хамаагүй байхгүй юу? Амар гоё. Сонгогчд яг хизээ хэрэгтэй болдог вэ гэхээр 6 сарын 1-ээс 6 сард л ер нь хэрэг болт юм шүү. 4 жилд нэг удаа 6 сард л сонгогч хэрэг болдог. Бусдаар бол нэг хэрэгтэй шүү. Тэр сонгогчд нь бол тэр тойргийнхаа гишүүдийг сайхан хардсан байгаа шүү дээ. Тий. Энэ чи юм гараа байсан биз тэгээд. Хоёрдугаарт нь би юу гэж бодсон бэ гэхээр одоо нөгөө нэг ингэ штэ. Яг үнэндээ бол наан ингээл нэг юм амар хоёр үйл бүтэх юм хүн байсан юм шиг тэр хоёрыг аваа хийчихаар л амьдрал сайхан болчих юм шиг ингэж бас бодож болохгүй. Энэ хоёрын ард
нэг хүн байгаа тухай ингээл энэ хоногуудын тухайд нэг сүүлийн нэг сарын тухайд ярьлаа шүү дээ. Одоо тэгэхээр үнэхээр ард нь байсан хүмүүс нөгөө нэг хойд дүрийн тодруулна гэдэг шиг одоо дараагийнхаа дөрүүдийн ирэлт ингээд тус тусдаа гарцсан тий өнөө орой одоо жишээ нь за мэдхгүй гуваагцаа хоёр тал за дараагийнхаа хойд дүрээр хэнийг тодруулах юм бэ? Хэн нь илүү шанстай юм бэ? Варианттай юм бэ? Гэтэр гэсэн ийм дараагийн дөрүүдийн ирэлт гарсан баг. Тэгэхээр нөгөө нэг мэдхгүй ингээд ард үнэхээр эзэн байдаг гэдэг энэ яриа үнэн байгаад ингэх юм бол өнөөдөр бид нэг асуудлыг үндсээр нь шийдээл тэ шинж тэмдэгтэй бид шинж тэмдэгтэй л тэмцэл ингэсэн байгаа байхгүй нөгөө нэг даралт ихцээд байгаа шалтгаан бөөрнөөсөө байгаа мó зүрхнээсээ байгаа мó гэдгийг олох хэрэгтэй шүү дээ тэ тэгэхээр бид нар ерөөсөө ямар ч байсан учир шалтгааныг бол тасалж чадаагүй байгаа гэдэг дээр хүмүүс аягуулсаа ойлгочвол Ардсан намын яг уу дарга бол нэг амлалт өнгөрсөн 5 гараг төгсөн тий одоо энэ дуусч байгаа юм шүү. Тийм бол автек гэсэн яасис нөгөө нууц гэдэг тамгалаад далт хийгээд байдгийг болиулах нууцын тухай төрийн бол албаны нууцын тухай. Наад хуулийн чи өөрчлөлт оруулъя. Зөв зүгээр ээжсэн ийм хязгаарлагдмал хүрээнд зорилготой байсан хуулийг утга учиргүй юм бүгдийг нь тамгалах эрхийг бол 2019 онд өгсөн юм байна. Тэгэхээр энэнээс хойш тэр нэг баахан гэрээ юм чи ингээ явсан юм байна шүү. Тэгээ сүүлдээ бүр энэ чинь тэгээд яг хууль тогтоогчийн хувьд эдний бүлгийнхэн бол яг хууль тогтоогч үндсэн ажил хийж байгаа. Тэг яг Ус төрчлөлт ийм факт хэлгэх мэлэх бол биш. Шууд шийдэл өгч. Энэ бол яг бодит ажил байхгүй зүг. Ийм юмнууд л явах хэрэгтэй тий. Ам дээр тэрэн дээр бол үнэхээр браво санагсан. Тэгээд Тэмүүжин уйлчаал гол юм мэдж байгаа. Шууд намын дарга нь буюу бүлгийн дарга нь одонгийн зөвхөн барьж орж ирнэ. Нийтгийг танилцуулна гэсэн шүү. Ардын нам бол энэ намын баг хурлаас хойш ирнэ ажил хийсэхгүй шүү дээ. Гүрцээр бол таарсан. Гүрцээр байгаа таа. би нэг 2 удаа нэрээ Тэгээд нэг сонзонтой юм шиг тий. Нөгөө сайн зэрэг гişүн чи нөгөө сүрлээ гэдэг буу юм болоогүй нөгөө үндэслэх онцлохгүй яа чи ямар үндслээр огцруулах гэж байгаа юм бэ гэдээ асуугаад байгаа юм л да. Ямар үндслээ хэлэхгүй нөгөө би сайн хуульч би 200 хуульцсан гэдэг догсоод байгаа гэдэг ч минь тэгсэн чи гүй гэж болно шүү дээ гэдгийг сүрлээ амнаад нэг нь юу ч ярьлаа да ингэ санахгүй. Гэсэн чинь Moody's гэдэг ингээ зээлжих зэрэглэлийн төгтөд ингээ ранг төгтөд дэлхийд 3 газар байгаа хөө. Гэсэн чинь Монголын зээлжих зэрэглэлийн 1 рангаар өсгцэн юм лээ. Энэ бол нөгөө факт баггүй тий. Сайн зоригийн ингээ тавьсан үндслэлийн нэг үндсэл нь худал гэдгийг баталж байгаа. Гэхдээ одоо тэр дээр чинь дахиад факт чек явах хэрэгтэй шүү дээ. Явах хэрэгтэй. Гэтэл тоогоо худлаа зэрэг одоо гişүүн одоо ингээ бид нар ингээ тэр чинь тэр хүн чи одоо ингээ миний мэдхийн тий Тэмүүжин сайд 200 сайд багт 12 онд хуульчийн яам 20 жил ажилласан гэдэг үлээ тий. Олон жил одоо хуульчийн яамд яг хууль бичсэн яг тэр мэрэгжлийн албатай тий мөн. Ордонд орж ирсэн. Ус төрч болох гээд. Ус төрч болж штэ. Энд чинь ингээд нэг талд нь ороод ингээ үзэлцэн энэ чинь ус төрч штэ. Угаасаа тий. Мэрэгжлийн юм гоё ингээд дүүж гарч ирэх хэвээр. Тэрийг юу налаад байгаа гэж. Ухаан асуулт асуухаар ингээд тэвдний уурлаад байгаа хэвээр. Сэтгүүлчтэй ч загнаар гişүттэй ч хэрэлдээл. Тэгэхээр нэг үндсэн ярьж байгаа тэр гол одоо чухал сэдвээ дунгаагаад байгаа. Тэгээд нэг хүн амтны хочиг булаагаад өөр дээр наачлаа шүү дээ. Нэг Бат Эрдэнэт нэг хоч байсан шүү дээ. Нэг Эрдэнэт бэбэ гэддэг. Бат Үлзийн Бат Эрдэнэт чинь хоророо гэдэг хүүхдийн киноны. Тэр чинь хэн биш юм уу? Арднасад гişүн биш юм уу? Үгүй шүү дээ. Үеийн парламентын хоророо ороод. Тэгсэн чинь харин сайн зэрэг гişүнд очиж наалтчихлаа. Саяас ингээл тэр нөгөө бүлэг мүлгийнхээ асуудал дээр хүн амтан гар үрчлээ орчлаа гэдэг. Задуулчлаа орчлаа гэдээсэн шүү дээ. Энд бодлоо ч юм уу. Нэг зодож өрөөгүй. Зодогдсон юм харагдахгүй л хэлсэн шүү дээ. Энэ шалахгүй гэхгүй муухай тий. Аврагын санаалга гэдэг шиг нутгийн ах юм нэг. Заяа олог очиод нөгөө сэтгүүлчдээс ч 2 талаас асууж байгаа тий. Сайн зэрэг үнэ гэдэг нөгөө жиргэн дээр эцээ. За алуусан юм байна. Заяа ол дээр эцэж. Гэхдээ тэгээд хідүүг хэлсэн шүү дээ. Үгээр зодсон юм шүү. Бид зүгээр ингээд хүрсэн юм уу? Тэгээд нөгөө чуулганы хуралдаанд байсан зарим гişүүд нөгөө жирэгцэн байсан байхгүй юу? Нөгөө андлын өшөө шүү тухайн нийлүүл жоохон цогсон гэсэн. Тэгээд одоо хараг болохоор энэ мэдгүй те. Хүн жоохон мөргцэн юм шиг. Тэр нороо ер нь жоохон заяа дараа жоохон. Заяа бол чи бүр нэлийн тонгоо жиж мөрөх юм шүү. Зодтон гэдэг чинь Нагийн хөрөлсөх гартгүйгийн баяр сайхан хоёрын үйлдэл юм аа гэж. Ер нь бол эрэгтэй улс төрч одоо ингээ хүн амтан цохихоор ер нь хүмүүс юу байдаггүй шүү дээ. Зодуулсны л энэ стазгүй гарал гэж ярьдаг шүү дээ тийм шүү дээ. Зодуулснаа бас нэг зодуулсан ярьдгүү тий.
Би зодуулчлаа гэж байна. Гартгүйгийн баяр сайхан чи тэгэл дууссан шүү дээ. Зодуулсан. Би засгийн газрын хууль үзчихсэн чинь нөгөө дарахын эрхтэйгээ зодохоор яах вэ? Ядаргаа тийм муухай хэрэгтэй. Хүмүүсийн асуудал. Та хэд вэ штэ? Тэр нэг юу одоо амар эсгэлэн зандны шатаргийн хоёр улс төрчин ингээ харж яхад унсан үеийн юу гэж байна. Одоо энэ чи ингээд нэг нь огцорхон тодорхой болоод те. Кнопо тоодогдоод нөгөөх нь болохоор өргөдлөө гэл ингээ унж штэ. Яг сэтгэл зүйн хувьд аль хэсэгт унсан бэ? Ямар амар хэцүү асуулт асуух юм бэ? Ямар гүн нюанстай юм асууд юм бэ? Мэддэм бэ тэдний. Би одоо хүний сэтгэл зүйг яах юм чинь. Амар эсгэлэн бол чинь буу алж штэ. Би зүгээр ингэж утсан шүү. Энэ бол нэг юм үзсэн үзээгүйгийн гэдэг юм уу юм ялгаа гардаг баг. Одоо жишээ нь ерөнхийсэд унчингуудаа те өөрийг нь ингээд энэ процессыг тасралтгүй явуулахын тулд эрт бүрдүүлэхийн тулд те ингээд хүмүүс ингээд шинжэнгөө бусдыгаа хүлээгээл ингээл хийсэн гэж бодож байгаа ах л та тий хизээч хуралдчих юм бэлээ гэж нэг хэсэг нь байгаа зүггүй шүү дээ. Эн чинь нөгөө нэг хуралдаа хаагдчихвал эрт шинээр тоологдох гэдээсэн учраас эн чинь муу арга зайлш шүү дээ. Тэгэл энэ бүх процесст те гол дүр бүтээсэн болгон туяа дарга дээр очиод ингээд далан мөрөө аргалагдсан энэ төр гэдэг бол тэгэл ингээл юм үдцсэн гэж за ингээд унвал тодорхой ингээл явналаа гэд ингээд ахгүй гэдэг ч юм уу ямар нэг юм туршлага энэ тарагдсан баха гэж ботсон. Амар эсгэлэн даргын тухайд бол зүгээр арай илүү шатсан баг. Тэгсэн. Нөгөө жоохон эмоц өндөртэй гарч ирээд дахин ингээд одоо нэг олон нийтэд нэг юм хэвлэлийн урал өстэй олон сэтгүүл цуглуулаад 3 цагийн уу? Тий. Баах юм яриаггүй. Би хов ярихгүй гэж гарч ирээд баахан гоё үчсэн. Гэхдээ нөгөө фокуслох юмгүй байх юм ярьсан. Ингээд яриад тэгэхээр ч нөгөө хүнд юм үлддэг. Тэгээ явжстай ингээд тайлбар өгөөл ингээд ингэж явж байгаад юун дээр унцдаг шүү дээ. Би айгүй их ядарч юм. Бээг ганцаарч юм зөвхөрж юм. Энэ үед унцсан юм. Завдан шатар болохоор баг ерөнхийсэд болоод томилогдохдоо намынхаа дунд ингээ бас дээрээс тавигдсан гэдэг шиг. Тэгээ явж байгаа дэн үуч нөгөө нэг одоо би одоо ерөнхийсэдээр тэрийг байна хууль зүйн сайдаар тэрийг томилно гэд мэддэгдэл унцсан. Үгэн төрүүлээд үйлдэл нь араасаа явахгүй. Тийм. Тэгсэн тий. Дээрээ дэгээгүй улс төрч гэж байдгүй юм лээ. Болохгүй. Яг улс төрчин угаасаа тэгэл ингээл бүлэглээл те ер нь зөвшөлдсөн ч улс төрөнд чинь. За ямар ч байсан процесс ингэсэн засагтай холбоотой ингэсэн их хурал дээр нөгөө нэг одоо бас ингээл процессууд явна. Их хурлын дарга унчлаа. Булган туяад дараагийн их хурлын даргыг тодорхой хүртэл хуралдааныг даргалнаа гэдэг ийм тогтоол өнөөдөр ингээд уншаад алгах зөгчлөө. Тэгээд их хурлын даргаыг хэн оруулж ирэх юм бэ гэхээр ахаал удирдах зүйл юм шиг бах юм. Их хурлын даргыг ялагдагаас намаас гэдэг. Тэгээ бүлгэл нэр оруулж ирнэ. Бүлэг нь хоёр болчихсон тий. Тийм. Бачаргалын бүлэг, Сахал Бат Эрдэнэ бүлэг гэдэг. Бүлгэд одоо тамга мамаа байхгүй шүү дээ. Одоо өрөөний төлхөр одоо чи Сахал Бат Эрдэнэ чи удирдах зөвлөгөө байдаг юм байна уу? Аль нь байхгүй баг. Бачаргал нь байлээ. Байна уу? Би зургийг харсан. Гэхдээ ямар ч байсан Ж Бат Эрдэнэ гишүүн өрөөндөө бол байгаа бах тий. Бүлгийн даргын өрөө гэдэг чинь тусдаа өрөө шүү дээ. Тэгээ яг аль бүлгийн зүг юм бэ? Гэтэ нөгөө Ж Бат Эрдэнэийг бүлгийн даргаар одоо сонгосон тий. Сонгосон бүлгийн уралдааны шийдвэрийг одоо улсын хурлаар ингээд тэр чинь бүтцийн байгууллага юм чинь нөгөө батламжлаад одоо сонгогдсон тооцоод ингээд албан бичих гарах хэрэгтэй ш тэр гарааг байгаа. Өнөөдөр тэгээд пүрэвдэрч дарга яаралтайгаар бүлэг уучраа болоод хүний оруулж ир гэд хэлчлээ гэж би ойлгосон. За тэгээд аль бүлэгт. Тийм өнөөдөр энэ хурлын төгсгөлд одоо танаа бүлгийн даргын асуудлыг оруулж ирнэ гэж ярьж ирсэн чинь нөгөө Тэмүүжин гişүү эрс үртэхгүй байна гэдэг. 3 хоног гэсэн. Тий. Ажиглалцсан. Тэгэхээр одоо эч нөгөө яг албан ёсны бичиг цаасан дээр байгаа чинь Сахал Бат Эрдэнэ болчиход байгаа хгүй. Тэгэхээр Бат Эрдэнэ тэр бүлгээс дараагийн хурлын даргын нэрийг оруулж ирэх боломжтой. Тэгээ Бачаргал гишүүний хувьд бас жоохон сонирн болчихлоо шүү дээ. Нөгөө түүнийг бүлгийн дарга болгоё гэж дэмжижсэн тал одоо энд чинь ингээ ялагч байхгүй хоёулаа ялагдчихлаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнд бас яг бүлгийн дарга хийх хүсэл сонирхол байгаа юу байхгүй юу гэдэг нэг юм асуудал. Одоо тэгэл
булган туяа даргын үйлдэл нэлээд олон гишүүн дээр явна да. Тэгэл за хэвээр балаа юм боллоо. Одоо ингээ хэдүүлээ учир зүгөө олъё гэдэг юм гишүүдийн дунд явхаар ингээ за бүлгийн даргаач нэг юм тавьчих байлгүй дээ гэж ботсон. Удирдах зөвлөл бүлэг ярьж байгаа дараагийн их хурлын даргаыг оруулж ирэн зүгээр яхав нөгөө их хурлын даргын процессын рүү яагаад орсон гэхэлэр олон нийтийн дунд ингээд нэг юм төөрөгдүүлсэн юм яваад байгаа нөгөө нэг хуулийн дээрээ бол олонх болсон нам их хурлын дарга оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг ардчилсан намд хурлаа хүчгийн гинлээ минлээ болвол жоохон худлаа шүү гэж хэлэхгүй бол Пүрвд орж гişүүч одоо нөгөө их хурлын дэд дарга штэ харцсан нам талаас. Би өнөөдөр нөгөө ордонд таарчаад асуусан. Танаг одоо их хурлын дарга дээр яа гэж бодож байна гэж. Би тэгээ олонх бүлгээс л оруулж ирнэ гэж. Нэг бол тийм л. Нэг бодож модод байгаа ч юм. Бодож юм байхгүй угаасаа л юм тийм. Гэхдээ бас нэг нюанс нь юу юм бэлээ. Одоо ингээд олонх улсын хурлын даргад нэг хүн нэр дэвшүүлээ оруулаад ирнэ шүү дээ. Гэхдээ тэрнээс өмнө одоо өстэй нөгөө бүлэг гişүүд нөгөө 30-30 чинь хоорондоо уулзраа олохгүй бол санал хураагаал олонхын санал авч чадахгүй бол дараагийн хүний нэрийг оруулж ирэл ингээл процесс үргэлжлэх юм бэл. Одоо бүлгээс нэг нэр орж ирнэ. Тэгээ тэрэнд л угаасаа юу яа штэ. Батна шүү. Шийдэгдэж штэ. Ягаад? Яг л нэг чи бүлгийн шийдвэр штэ. Бүлэг дотроо эдгэр чи нөгөө хурлаа юм штэ. Тэгээ сайн нөгөө нэг бүлгийн дарга Энэ хэсгээс нь одоо энийг дэвшүүлээ, энэ хэсгээс нь энийг дэвшүүлээ. Нэг нь одоо заатлаас би өөрийгөө дэвшүүлж ийн гэл ингээл санал хураалахгүй. Тэнгүүд 38 та тал чинь нэг хүн дийлэл оруулаад ирлээ гэж бодъё л доо. Саяны бүлгийн даргын шийдвэр шиг. Тэгээ нөгөө хэд нь их хурл дээр миний хин ч алдчихгүй. Хурлаа нэг хийх байхгүй юу? Тийм хурлаа нэг хийн штэ. Тэгтээ нэг талд нь 38 коноп байгаа, нөгөө талд нь түүн төрөхгүй коноп байгаа штэ. Гэхдээ хин гарч ирснээс шалтгаалаад чи нөө нэг хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг чинь тэр хүн чинь бас нөгөө энэ талдаа сайн ч хүн байгаа, энэ талдаа муу ч хүн байгаа шүү. Гэдэг юм гарч ирлээ Одоо дундаа тэгээд тийм засаг дээр бол нөгөө нэг ингээд асуудал нь арай удаан яригдсан учраас гэх юм уу да. Одоо ингээд анх томилогдоход лөө энэ намар гэхэд унчиндөө гэж яригдчихсэн учраас дараагийн ерөнхий сайд хин бэ гэдэг нэг юм аман яриа бол зөндөө яваал ингээд янз бүрийн хувилбарууд яригдсан. Тэгэхээр одоо бас нөгөө нэг сонин чинь их хурлын дарга хин бэ гэдэг чинь сонин шүү дээ тий. Зүгээр тамхины цэгийн мэдээнүүдээс хуваалцчихлаа. Дараачийн юус хин бэ? Одоо энийг л ярьж. За хурлын дарга хэлж. Хурлын дарга нь Мэдхгүй. Би яаж мэдэх. тамхины цэгээр тамхицдаггүй. Тамхицдаггүй. Би таарыг авир мэдээлэлтэй болох гэж бодоод. Гэхдээ би энэ ерөнхий сайд дээр зүгээр таамаг сонссон шүү дээ. Хурлын дарга дээр сонсоод. Ерөнхийдөө тийм бол. Тэгэхээр хурлын даргын таамаг айгу бага явсан. Зүгээр санаатай хүн бол одоо бараг бүх хүн л санаарч байгаа байлгүй дээ. Гэхдээ яг бид нар ингээд өмнөх дугаар дээр ярьдгэлсэн одоо тий. Ичингээ хурлын дарга чинь анх удаа их хурлын гишүүн болж байгаа тий. Хүн бол байж болохгүй ингээ харагдж байгаа үстэй харагдж байгаа үстэй. Сая одоо чинь амар өсөглөн чи анх удаа сонгогдоод их хурлын дарга. Одоо энэ төрийн байгуулалтын байнгын орны дарга чи хоёр дахь удаа сонгогдож байгаа. Тэгээ байнгын орны дарга гэдэг. Тэгээ гурав дахь хийн сонгогдсон. Байнгын орны дарга нар нь ядаж юм олон сонгогдсон гэх юм уу туршлагатай нэг юм тогтохтой ядаж нэг хурал аятайхан даргачтай. Ядаж чи те өчигдөр ярьснаа маргааш өөрөөр ярьдгүй хүн байх хэрэгтэй байхгүй юу? Тэр нэг юм онгой байдлыг санаж байна. Самдаг очиг. Нууцаа 80-ад оныханд хэлж болно. Санаа зовлт маргааш нь мартчихна гэдэг шиг 70-ад оныхан бол өчтөр юу ярьсан өөрөө санахгүй гэдгийг сая нотлсон баг. Би зөвхөн нөгөө ингэж бодсон. Их хурлын дарга хэн байж болох вэ гэдэг дээр хуучин улсын хурлын гишүүн асуу уянгийн нэг нийтлэл процесс бичсэн нэг нийтлэл гарлаа да тий сошиал дээр. Хизээ сайхан. Ер нь бол тий нэг 7-10 хоногийн өмнө гэх юм уу да. Ер нь энэ юунаас болсон бэ? Ардын нам ер нь бол яагаад ингэж зодтолтоод байдаг вэ гэдэг утгатай нийтлэл сошиалдо байршуулад тэр нэлээ явсан. Тэг би тэрийг юу гэж утсан гэхэлэр нэг юм хоёр кейс гарчиж байгаа. Нэгдүгээрт нь нөгөө амраа исгалан дарга амар олон цагийн хэвлэлийн урал хийхдээ нэг 5 нэр хэлсэн. Тэр 5 нэрийг бол бараг худалч хүндтэй тэр ховчороо цоллуулсан хүмүүс бол дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд 27 онд нэр дэвших магадлалтай бүх хүмүүсийг кандидатуудын гэрэл зохиолох те ямар нэгэн муу хаяг шошигнаах давхар зоригтой байсан гэж ингэж бодож байгаа. Талынхаа хүмүүсийг бүгд хэлцээ. Тийм өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгчийн сонгуульд бид бараг хүнээ мэдэж дэвшүүлнэ шүү гэдэг энэ утгыг давхар хэлээд тэнд яригдчихсэн те одоо юу гэдэг бие бэлдээрэ гэж хэлжсэн бараг бүх хүнийг гэрэл зохиулсан. Тэрнтэй адилхан гишүүн асан уянгийн тэр нийтлэл бол бас хүмүүсийг гэрэл зохиулах
үндсэн зорилготой байсан гэж би ботсон. За гол юм хэлээ. Тэгэнгүүт тэр дотор жишээ нэртэй те. Харин төвчээргүй. Гол юм байна. Тэр дотор Жин Хоёр, Илийн хамглан, Ахаад Бат цэцэг энэ төр гэдэг нэр байсан баггүй юу? Нөгөө тэгэл хайцсан шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн их хурлын дарга болох боломжийг хаах зорилго тэр нийтлэл дотор бас давхар байсан болов уу гэж би бодсон шүү дээ. Зөвхөн нийтлэлх нь шүү дээ гэдэг шиг тийм. Тэгтэл тэр хүмүүсийг нөгөө нэг ингээд нэг юм. За тэгтээ битгэхгүй. За ерөнхий сайд дээр ялна шүү дээ тий. Зүгээр энэ ордны тамхины л хав шүү тий. Илийн хамглан гэдэг нэр. Тамхи татсан хүмүүстэй дараа нь уулзахгүй юу? За юу вэ? Татчихт нь хажууд нэрсэн. Жахт нь байсан юм шиг л тамхилаа шүү дээ. Энэ хамглангийн нэр хэрэгжилээ. Учрал, Тэмүүлэн, Бямцогт гэсэн дөрөв нэр байсан шүү. Тэмүүлэн гишүүн бол их хурлын даргын өрөөгөр гүйдэлтэй байсан. Ил цагаан. За Бямцогт болоод сая ундаг засгийн Тэмүүлэн чи их хурлын дарга амар эсхлэн өрөөгөрөө. За. Номд тэр хоёр хэлхэлтэй дэлсэн. За Тэр ч нэг хунтааж гэдэг намзын фракцийн үе шүү дээ. хунтаажнууд иргэж байгаа юм байна. Тэр үе. Тэгээ Бямцогт бол за айгүй олон үлэрсэн хэд сайн хийсэн. Тэгвэл дэд торонд ортлоо олон сонгогдсон гэсэн үг байна. 8 он. Тэгээд энэ хамглан бас хэд нэг удаа сайд хийгээд хэд сонгогдсон баг шүү тий. Хурлын дэд дарга хийжтэй. Хурлын бүр дэд дарга. МСС-ийн хамглан гэлээд бас тий. 2 удаа бүлгийн дарга, 1 удаа сайд, 1 удаа их хурлын дэд дарга. Нэг хийчих үү би? Учрал. Учрал. Чи марцсан хүн чинь л баг хамгийн варианттай яригдах байхаа. Гэсэн юм нэрнүүд яригдсан шүү. Тэгээд одоо энэ хэм идвэ хав шүү хав. Гэхдээ энэ ховон дээр нэмээд ярихаар би олол гэж тийм. Би олол нь яг боломжийн бац ярих л хэвээр юм билээ. Боломжийн хувьд бол би учрал сайдыг варианттай байж магадгүй гэж утсан юм. Нэгдүгээр үндэслэл нь энэ төсвийг боловсруулсан буюу эдийн засгийн хөгжлийн яамнаас том тоонуудыг тавьсан хүн шүү дээ. Тэгэхээр энэ төсвийг тэ задлахгүйгээр гэдэг юм уу энэ чигтэн туушандаж батлуулаад 90 онд хэрэгжүүлэх варианттай хувилбараа гэж ингэж бодож байгаа. Хоёрдугаарт тэрээр залуу буюу сая нэг тал болоод эсрэг талдаа гарчаад исэн жагсаалтын голдуу гүшүүдийн дэмжлэг авах магадaltaй. 70 оныхны дэмжлэгийг тэрээр яаж авах вэ гэвэл магадгүй ерөнхийлөгчтэй хол биш. Тийм учраас аль алийнх нь дундын бүст байгаа хүн тэрээр байж магадгүй. Гэтэ аав үгийн ярилцаа салсан уу хിവэрээ бол. Ааваа гэсэн. Салцсан байсан бол Зандар шатрын засгийн газарт эдийн засгийн хөгжлийн сайд тэргүү шадар сайд дээр тавих байсан болов? Одоо жишээ нь хамтарж байгаа намууд бол авдаг штэ шадар сайдаа. Тэгээ ер нь бол яг улс парламентын туршлагаа үгүй юу улс төрийн туршлагаараа яаж исэн гэхэлэр анх нөгөө нэг хамтарсан засгийн газар байгуулангууд хамтарж байгаа намуудаас нэг шадар тавья гэдэг чинь ер нь бол нэг юм бэлэгдлийн шинж чанартай ийм албан тушаал анх гаргаж ирээд хариуцах чиг үүрэг буюу нэг 6 агентлагийг хуваагаад 3-3-аар нь авдаг байсан байхгүй юу. Замдын шатрын засгийн газар дээр сая шадар сайдаа хуваарлахдаа Монгол ардын нам 2 шадар сайд авсан. Тэгэхээр тэр харилцаа нудаг бах. Хайр нь хөрөөгүй бах. Амар сайхан гэсэн үед бас бичээд байгаа мó, бичүүлээд байгаа мó. Сошиал явсан шүү тий. Мөнгөд явдаг тий. Тэгээ одоо амар сайхан нэг та нар ингээ багтаа уус төрч гэж боддгоо одоо. Та хавсууч тий. Ямар ч байсан сөрөг юм ичтэй. Би зүгээр нийт талдаа олон нийт талдаа бол яагаад тэгээд идэвхтэй шүү дээ. Тийм нэг юм улс төрчид аягүй чухал өнгө төрөх чинь харизм тэгээд нэг юм пабликт нээлттэй байдал аягүй сайн имиж болдог шүү дээ тий. Дүр төрх бүрдүүлэлт дээр тэгээд нэг юм түүний бүрдүүлсэн имиж хямсгар мэдхгүй инээж яхыг нь харсан хүн их цөөхөн баг. Хамгийн эерэг мессеж бол улаан сарнаа урьсан цагаан цасан дээр хар болтойтой зураг шүү дээ. Бусдаар бол аягүй френдли ийм имижийг мэдгүй би л санахгүй байгаа. За нэг юм 5 нэр Тэмүүлэн чинь нэг юм юуны дизайд хийж илаа. Уул уурхай дизайд хийж лөө. Тийм. Тэмүүлэний дизайд хийжсэн тийм. Сайдын санахгүй байна. Ямар ч гэсэн төсвийн байнгын ороод болж байсан. Нэг ажлын хэсэг мэсэгт байж исэн. За ингээд
хид цонгогдчихлоо шүү дээ. Харин Тийм. Тэрээр ер нь бол сүүлийн үед яригдж байгаа засаг бүрдэх болгонд парламентын бүрэн эрхийн хугацаа эхлэх болгонд ер нь бол ямар нэгэн мессен дээр яригддаг гэдэг утгаараа сая намын даргаад заалнаас нэр дэвшсэн. өөрөө өсөлтөөр. Тийм. Үгүй намын 10 даргаад хэдэн хүний санал авдаг ч мөн шүү дээ. Ерөнхий сайд Зандар шатар ерөнхий сайдыг нэр дэвшгэд халуун намраар болсон хурал чинь юу шүү дээ. Манай дарга үлээ. Тэгэхээр нөгөө би ингэж бодсон юм. Тэмүүлэн гишүүн бол одоо сангийн сайд байгаа. Maybe. одоо бол тэмүүлэн жишээ нь дүү ч юм уу туршлагагүй ус төрчтэй орохгүй шүү дээ. Орохгүй. Номтын хоёр чи ер нь үе баг шүү тий. Байнгын хороо ахалсан. Манай үе шүү дээ. Төсвийн байнгын хороог оюун эрдэнэ засгийн газрын үед ахалсан. Зүг үү? Тэ? Тэгээд төсөв дээр шүүмжлэлтэй нэг 2 жил нилийн тод харагдж байгаа. Сонгогдчихвоо. Тийм нэг юм нөгөө хар юм нөгөө муу нэр мэрд бол холбогдоогүй. Зүгээр өгөгдөл нь бол нөгөө эрдэнтийн захирлын хүү. За онгоцоор гурил мөрөл тараасан юу ч үлээ нэг тийм үлгэр домог шиг тий. Хунтааж баян айлын үг залгамжлагч гэдэг юм дагдгаас биш одоогор нэг амар алдсан юм би яг одоохондоо санахгүй. Юу? Учир л бол одоо чинь ингээ хид хидэн засгийн газарт бас ингээ ажиллажлаа. Айгуу тод ажилласан тий. Сайн ажилласан. Оюун эрдэнэтэй ч ер нь сайн ажилласан шүү дээ. Нөгөө 5 шимиш гэл баахан тавцсан. Монголиа нээлттэй юм уу гэл божигнуулсан тий. Тэр чи юу байгаа те нөгөө намзах чинь Монгол ардын намын дараачийн үеийг бэлтгэдэг имийг бол бацчихсан юм байт юм аа. Тэгээд нөгөө Сүхбаатар дүүргийн намын орны дарга лөө. Тий. Чингэлтэй биш үү? Үгүй сонгоноос Сүхбаатар л байсан. Чингэлтэй Сүх хоёр чи нэг багч юм шиг байлээ шүү дээ. Нэг багч юм байлээ шүү дээ. Өөрөө болохоор сонгонд байсан. Сонгоноос дэвшдэг байсан тий. Тэнд бас дахиад хүч нөлөө байгаа ах гээд. Тэгээд намын залуучууд гээд тэгээд нөгөө үе хооронд ингээд сэлгэж чадсан мадаг үл юм болох юм. Түрүүн Сая 100 хоногт гэхэд учрал тухайлбал гайлын бүрдүүлэлтийг цахимжуулах те ил тод болгох гээд хурган мэдгүй харагдсан ямар ч байсан тий. Бям цагт ч одоо чинь амар өндөр саналаар одоо их хурл сонгогдсон шүү дээ. Хамгийн тий багуулгад ч юм. Тий. Бям цагт сая тасарч орж ирсэн шүү дээ. Тасарч орж ирсэн. Тэгээд туршлагатай бол туршлагатай. Хүмүүс бол занташ нөгөө нэг бям цагтыг ерөнхий сайдаас илүү нэг их хурлын даргад одоо зохих гэж ярьдаг тий. Хөл зүйн сайд байсан. Өөр юу вэ? зам тээврийн сайд байсан, баглаа хамгааллын сайд байсан, хэрэг эрхлэхийн газрын дараагаас ер нь дөрөвдөх нь. Дөрөвдөх нь юм байна тийм Сүүл байхын гэж байгаа юм тий. Тийм. Тэгээд түүний чинь намтраа штэ. 4 удаа сайд хийсэн мөртлөнгөөс 1 жил сайдаараа тогтсон тийм намтрах байхгүй. Так. Яг гэвэл мэдгүй нэг тийм азгүй ч юм уу Орсон засаг нь ямар ч хэсэн л жил хүрэхгүй унчаад байдаг юм шиг байна. Гэхдээ ямарс нэг тоог нь арах юм бол 4. Тийм, ер нь бол нөгөө нэг эн чинь нөгөө юунаас үүдэлтэй байхгүй да бүлгийн дарга зөгтөг байсан цөөнхийн бүлэг гэдгээс үүдэлтэй. Цөөнхийн бүлэг. Ер нь бол явж цөөнхийн бүлгийн дарга байх бол айгүй амттай шүү дээ. гоё тий. Олон холчод ингээл бие биентэйгээ таарахгүй. Уул нь бол гадагшаа дайтчих хэвээр байтал дотроо дайтаад идэг ийм үед бүлгийн дарга хийн гэдэг бол ер нь бол жоохон цутмар ийм ажил. Нямбатар яригдаагүй юу? Яригдсан. Одоо эн чинь ингэж ямар тохиолдолд яригдсан бэ? Ерөнхий сайд хийгээд байгаа дарга шүү дээ. Ерөнхий сайд намын дарга хоёр дээр аль аль хэрэгтэй завгүй байгаа таа. Түрүү нөгөө нэг ийм юм ярьсан шүү дээ. Хөшгөний ард байгаа хоёр хүний дайн тэ урдаа нэг нь зандан шатар нэг нь намар баясгалан гэдэг дүр барьчаад ингээ алсаас дайтаад исэн гэж бодох юм бол тэр хоёр дараагийн дөрүүдийн эрэлт гарна. Тэгэхээр дараагийн дөрүүдний эрэлт нь хэн байж болох юм гэхлээр одоо унж байгаа ерөнхий сайд буюу зандан шатар гэдэг хүний хойд дүр нь учрал амар баясгалан гэдэг хүний хойд дүр нь Нямбатар байх боломжтой юу? Хойд дүр шүү. Тийм. Уушлаарай. Тийм хувилбар яригдсан. Хоёр талаас сох ээлж дараагийн хүмүүс нь учрал Нямбатар хоёр байж болох уу гэдэг. Гэхдээ тэр хоёр айгүй хоржоонтой сонгон дээр айгүй сайн гар нээлж ажилласан. Би ч одоо сонгоны нэг засгийн хоёр байна. Нэр биш ээ. Оршин суугч шүү тийм. Дугуулдаг хүн шүүсэл ирдэг. Нямбатартай холбоотой гэсэн хам хасных энэ 7 хоногт бидний мэдээгүй сэдв бол дулааны цэцлэгээ станц 5 дээр шалгарсан тендерийг нийтгээр оруулаад баталгаажуулж авсан. Meetime нэртэй Бангладеш үлээ Бангкок үлээ компани ялсан байлээ. Тэгээд нэг нь болохоор хог шатаах үйлдвэрийн ажлыг бас оруулаад нийтгээр дэмжигдсэн буюу одоо их хурлаараа оруулчихж штэ тий.
Тэгээд бид нар тог цахилгаан таслагдаад бас муугаа үтсэн өдрүүдэд бол 5 дугаар станц ямар ч байсан ингээд хууль бичгийн хүрээнд гэх юм уу тий бэлэн боллоо. Энэ мөнгийг бол хувийн хвшлээс санхүүжүүлээд дараа нь концесс байдлаар илүү тий явна гэсэн нэг ийм ажил бол нийслэл дээр тодорхойлсон, нийслэлд эрхээ шилжүүлсэн юм байна шүү. Одоо энэ ардснаа байх чи одоо энэ ардын авах чинь 4 сар бүжингж шүү дээ. Намын их хурлаасаа хойш. Үгүй юунаас шин засагтаа болсноос хойш. Тэ. Шин засагтаа болох буюу оюун эрдэнэ огцорсны дараа үеэл ах нь одоо яах вэ гэдэг асуудал гарч ирсэн тий. Үеэл ах нь одоо нийслэлийн Монгол Ардын намын орооны дарга буюу нийслэлийн засаг дарга байгаа шүү дээ. Нямбаатар тий. Тэгээд тэнгуут яг энэ асуудал хөнгүүт манай хотын дарга Нямбаатар ерөөсөө явдаг дарга болсон шүү дээ. Бүх газар дээр очиж. Амралтын өдөр хагсаан бүтсэнгүү агаар тэнгэргүү ус хөрсөн дээр бүх юм дээр явж тий. Бүх газар явж. Тэгээ одоо энэ ерхий сайд гэж яригдаг нэг үний юм. Би яаж. Гэхдээ яагаад болохгүй гэж. Овоо усгаагүй шаазгаа юм дээр суух вэ гэдэг нэг. Ер нь ажилсан ерхий сайд хэрэгтэй л дээ. Ажилсан ерхий сайд бол хэрэгтэй. Юу юм сан чинь тий. Пэст балах нэ. Айлт. Одоо үеэл дүүн тамхтай бүртгэлтэй дарга байдаг шүү дээ. За тийм ээ тийм. Гэхдээ Нямбаатар байна шүү дээ. Ерхий сайд бол нэг удахгүй гэж. Яагаад? Бүх хүнийг загнаад уу? Бүх хүнийг загнана. Одоо хот дээр очиж бүх хүнийг загнаж гин. Одоо гişүүдээ загнана. наад нөгөө нэг ийм таамагч нь огт үндэслэлгүй таамаг бол биш. Гэхдээ сая баг хурлыг харсан тий. 8 жил гинсэг хийсэн. Ер нь бол бараг хайрцагцсан гэл ингээл бид нар автоматар ихтгэлтэй байсан чинь үр дүн бол тий төсөөлсөн шалтгаан биш байсан шүү дээ. За тэгээ сая чуулганы энэ нөгөө нэг конопиг бид нар бас харлаа. Ерөнхийдөө хідэн гишүүнээр унав. Их хурлын даргаыг хідэн гишүү аваа хайчив. Хурлын дарга бол угаасаа өөрөө өгье гэж байгаа хүнийг өндөр саналаар л угаасаа аав шүү дөрөвдлийг өгж байгаа юм чинь ингээл авнастай ажиллаа. Ажил хайлтаа яриа. Манай боловсрол руу оръё. Аа манай дандаа л танаас идэв ирлээ. Хотл. Багш нар ажил хайсан чи манай хэдэн багш нар чат бичээд танай телевиз ягаад ажил хаялтыг мэдээлэхгүй байгаа юм бэ гэж. Мэдээлэг юм уу? Үгүй мэдээлээд байгаа харахгүй байхгүй юу. Харахгүй байгаа шалтгаан нөгөө улс төрийн мэдээлэл давмгайлч. Улс төрийн халуун бахаар улс төрийн мэдээ урдаа орно. Тий. Багш нарын ажил хаялтыг эхнээс нь хулаад мэдээлсэн шүү дээ. Тэгвэл манай хаалттай муу гэх ингээд гомдол. Яг тийм мэдээд ингээд дарагдаад байгаа байхгүй юу. Юу болсон бэ гэхээр 3 тал зөвшөлтсөл гэж нөгөө тий салин нэмдэг 3 тал учраа олоогүй юм байна. Зуучлаг тэмлээд учраа олоогүй юм байна. За тэгээд суулт руу орсон. Суулт эхлээд явж идэл засаг төрийн үүмэн давхцснаас босноо яасан үнэхээр нэмэх гэжсэн төсөвтэй орж ирээгүйгээр 20%-аар нэмээ. Эмчнэрийн багш эмчнэрийнхийг 10%-аар тэтгэврийг 8%-аар гэдэг ийм 3 таг бол засгийн газраас сая одоо бууж байгаа засгийн газраас хэлсэн. Тэгээд энэ бол үндсэн цалин шүү. Бусад үр дүнгийн урамшуул одоо тий илүү цаг өөр юу вэ? Ийм юмнууд ч байгаа. Тэгэхээр тэгж ойлгоорой 20%-аас дээш үнэхээр боломжгүй. Энэ бол хамгийн ингээд дээд лимит юм аа. Тэгээд хөгжлийн засгийн газрын мөрийн хөтөлбөр 5 жил дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр гэдэг бодлогын баримт бичгүүд байдаг. Энэ хэний ч засгийн газар их хурлаас үл хамааран энэ баримт бичиг дээр тусгагдсан имийг зориг болгож тавиад төсвийн тавьж өгнө гэсэн санаа. Энэ дээрээ бол зандан шитгэн засгийн газар ирэх 5 жил гэхэд багш нарын цалин одоо тэдэн хувиар нэмнэ гэдэг яриад байгаа юмнаа бол оруулаад батлуулчлаа шүү гэдэг мэдээллийг энэ 7 хоногт өгсөн. Тэгэхээр энэ жил үндсэн цалин 20% одоо 4 жилийн дараа хэдээр очих юм тийм. Засаг өөрлөөр батлуулсан юм уу? Засаг өөрөө л батлуулсан юм. Засаг өөрөө оруулаад их хурл руу авч ороход бэлэн боллоо гэж хэлсэн. Тэгэхээр одоо их хурл сойрхоод тэгээ баталгааж юм уу тийм. За нэг юм процесс болсон. Багш нарын цалин за төрийн хөгжлөөр баг үнэхээр баг. Ачаал ихтэй, ачаалтай харьцуулахад боловсрол дотор ч ингэж байгаа. Залуу багш нарыг баг. Боловсрол дотор төрийн албан агчдын 49% нөх. Боловсрол шинжлэх ухааны шинжлэх ухаан одоо бодлоолцох. Одоо нэг яамдын бүтэц өөрчлөгдсөн учраас ер нь боловсролын яамд нийт төрийн албан агчдын 48-аас 49% багтж байгаа. Гэхдээ энэ 49%-а дотор нь салгана. Багш. Багшаас гадна
багш биш ажилтнууд бас байгаа шүү дээ. Одоо цэвэрлэгч, үйлчлэгч, одоо манаач юу ч юм Тийм. Одоо эмч мэмч гэл ингээд ингээл гээд. за үйлчлэгээний ажилтнууд одоо цэцэрлэг дээр л гэхэд үндсэн багшийн багш гэж тоолох юм уу, туслах багш нь багштай орох юм уу, орохгүй юм уу? За тэгэл жижүүр мэжүүр тогооч могооч гэл ингээл тийм ингээ байдаг. За тэгэхээр тийм тэгэхээр нэг 40-45 мянган багшийн асуудал 90 мянгаас чинь ингээд за нэг тал орчим хувь нь Яг багш гэдэг статус гэсэн үг. За энэ багш чинь дотроо 4% багтана. Нөгөө дээд сургуулийн багш нарыг бид нар нөгөө цалин бол шал өөр тий. Дээд сургууль чинь ингээд төрийн өмч дотор үйл ажиллагаа явуулж байгаа хувийн чимшиг, хувьсгалын чимшиг Багшийн цалин нэмийг гэдэг чинь дээд сургуулийн багш нарт нэг хамаагүй ажил дээр ирдэг тий. Ахаад мэрэгжлийн боловсрал гэдэг нэг юм бүтэц ерөнхий боловсрал сөөг. Тэгэхээр би нөгөө нэг за яг мэрэгжлийн боловсрал бол цалингийн бүтцийн хувьд дээд боловсралтойгоо нэг малгаан дор байгаа боловч цалин мөнгөнийх нь бодлого бол ЕБС сөөвтэйг адилхан бахаа гэж ингэж бодож байгаа. Ер нь олж ин дарж байгаа нь яаж ч утсан ерөнхий боловсролын сургуульд хамгийн олон багш ажиллаж байгаа гэсэн үг. За гэхдээ одоо би зөвхөн нөгөө нэг энийг л нэг юм энэ ялгаан донд нөгөө нэг бид нар бол мэдээлэх үүрэгтэй яг бодиттой мэдээлэл нь ямар юм бэ гэдгийг хүмүүст үүрэгтэй шүү дээ. Үнэхээр сайн цалин авдаг багш байгаа юу байгаа. Үнэхээр мууг авч байгаа багш байгаа юу байгаа. Энэ ялгааг нэг юм Excel файлыг харчмаар байгаа тий. 1-5 жил ажиллаж байгаа буюу 1.5 сая төгрөгийн цалинтай багш хэд байна вэ гэдгийг нэг ингээ харчмаар байгаа. Багш нар дээр ямар төрлийн үндсэн цалин бага. Би тэр нөгөө нэг энийг тайлбарлахаас өмнө ямар ч гэсэн нэг юм хэлчихье нөгөө нэг цалин нэмэх нь бол зөв тий. Одоо ингээ дундад цалин 2 сая 100 3 сая гэж яхад ч тэр мөнгөний өсөлтийг дийлэхгүй энэ ханшийн энэ зөрүү уналтуудыг дийлэхгүй байгаа учраас ер нь бол цалин ингээд бүх төвшөнд нэмэх ёстой. За тэр дундаа боловсрал эрүүл мэнд буюу нийгмийн суурь үйлчилгээнийхээ салбарт энийг нөгөө авч явж байгаа хүмүүсийн цалин нэмэх ёстой гэдэг тэр санал нэг байгаа. Гэхдээ энэ дотроос нөгөө нэг яг ингээд ялгаануудыг нь гоё ингээд гүн рүү н ороод харах хэрэгтэй. 1-5 жил ажиллаж байгаа 1.4-5 сая төгрөгийн цалинтай багш хэд байгаа юм бэ гэдгийг хараад тэр багш нар нь нийт багш нарын хэдэн хувь юм бэ гэдгийг хараад ялгаж за шин залуу багш нар бага цалин авч байгаа шин залуу багш нарын хэдэн хувь нь Улаанбаатарт ажиллаж байна гэдгээ бас харах хэрэгтэй. Яагаад тэгэхээр орон нутгийн нэмэгдэл 2 жилийн өмнө нэмэгдээд суманд бол 40% нэмэгдэл авч байгаа хаа гэж бодож байна. Багш нарын нэмэгдэл ер нь бол яадаг вэ гэхээр Сумын Ахмад багш бол гайгүй цалин авч байгаа юм байна тий. Яагаад тэгэхээр Ахмад болох тусмаа нөгөө эмчнэрийнхийг би мэдэхгүй байна. Багш нар дээр бол 3 багц үндсэн цалин дээр 3 багц нэмэгдэл байгаа. Юу Нэмэгдэл хөлс гэдэг нь энэ хоёрын хоорондоо бас жоохон ялгаатай шүү. Тэгээ гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг ийм 3 төрлийн багц нэмэгдэл байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээ бол сайн үнэлэгдвэл 15-аас 40% нэмэгдэл авч байгаа. Нийт багш нарын миний мэдж байгаагаар бол 50% нь авдаг байсан. Яг сүүлийн энэ оны гүйцэтгэлийн үнэлгээг би хараг болохоор мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ хувийн хэмжээс буугааг байх. 50 нийт багш нарын 50% нь ямар нэгэн байдлаар бонус авд юм байна. Тийм, гүйцэтгэлээ үнэлүүлээд ийм 15-аас 40% нэмэгдэл авч байгаа. Энэ нэмэгдэл хөлс гэдэг гад нөгөө нэг бид хэдий мэддэг нэг ийм ангидаалт, маалт тий ийм кабинет удирддаггүй, заа харгын нэгдэл удирддаггүй энэ төр гэсэн нэмэгдэл байгаа. Цалингийн нэмэгдэл дээр нь болохоор нөгөө нэг ийм хуучны бидний мэдгээр бол лаборатори сургуулийн багш юм уу, энгийн сургуулийн багш юм уу, Кембрижийн сургуулийн багш юм уу өдр гэдгээс хамаарна. Зэргийн нэмэгдэл гэдэг нь нөгөө заа харагч, тэргүүлэх зэргийн багш гэдэг тэрнээсээ хамаарна. Дээрээс нь нөгөө нэг төрд ажилласан хугацааны нэмэгдэл буюу төрийн албан агчид чинь ингээд ажилласан жилээр нэмэгдэл авдаг. Тэгэхээр чиний хэлээд байгаа сумын төвөнд ажиллаж байгаа Ахмад багш. За тэгээд 15-20 жил ажилласан багш ер нь бол зөвлөх тэргүүлэхээ аваагүй байна гэж бараг байхгүй байх. Тий. Тэгэхээр тийм юм нэмэгдэл ялгаа заагүй байдаг шүү гэдгийг. Тий. Тэгээд нөгөө доктор уу, магистр уу өдр гэдэг чинь бас нэмэгдэл болно. Тэгэхээр нөгөө би энийг хэвлэлийнхнийг нөгөө нэг бас ийм гоё нарийнуудыг нь дотор нь ороод ялгаж хараарай, судлаарай. Яг тоонууд ямар байна гэдгийг хараарай гэж бодож байгаа. Уг нь зөв нь бол боловсролын яам энэ мэдээллүүдээ ил тавих хэрэгтэй. Нийт багш нар бүтцээр авах юм бол ажилласан жилээрээ ийм байна, байршлаараа ийм байна, зэрэгээрээ ийм ялгаатай. Ер нь одоо энэ багш нар бол цалингаа нэмүүлээ гэдгийг жилийн төсөвдөр л одоо ярьж ажиллаа хийж ингээд одоо өлөг болгож штэ тий. Тэгвэл тэр болгон дээр нь засаг одоо ингээд 100-200 мянгаар нэмэл ингээл харгалаад ингээл өнгөрдөг. Нөгөө хэд ч гэсэн ингээл жил болго ингээл яваад байна. Одоо энэ удаа ч гэсэн тэгхэл байх л та тий. Тэгэхээр
Одоо энэ шинэ сайд нь ямар байдлаар нэмэх гэсэн. Сая ингэж ялгаж ер нь харуулсан юм байна. Нийтээр. Гүү баха. Би лав тим мэдээлэл олж хараагүй. Ер нь аль хэсгийн нэмчмээр байгаа ер нь одоо төсөв даах хэмжээгээр. Үгүй яах вэ? Суур цалин бол мэдээж нэмэгдэх юм бол нөө үндсэн цалингаас бодогдож байгаа тэр бүх нэмэгдэл чинь ахаал нэмэгдэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр суур цалингаа нэмүүлье гэдэг бол зөв шаардлага. А гэхдээ дайны хажуугаар дажин гэж үндсэн цалингаа нэмүүлье та нар их усруу авахгүй бол гүйцэтгэлийн үнэлгээнд өгж байгаа мөнгөө бүх багш нарт жигдхэн хуваагаад өгчхөө гэж ингэж мэнгэж бас явцуурч бол болохгүй байх гэж болохгүй. Тийм. Энэ чинь тийм. Боловсрал дотор нэг ийм гоё үг байдیں۔ Социализм гэж юу вэ гэдэг. Тэрийг боловсрал руу татаж тайлбарласан байгаа байхгүй юу? 30 хүүхэдтэй нэг анги шалгалт аваад 30 хүүхдээ авсан оноог нэмжгаад хуваадаг нь 30 гээд за 75 гэдэг үнэлгээ гарлаа. Ангиараа 75 авсан. Гэвэл энэ социализм. Гэтэл те илүү цагаар суугаад, гэрийн даалгавраа хийгээд, нэмэлт багштай ажиллаад, өөртөөгөө ажилласан хүүхэд 100 авчаад дундажлуулна гэдэг бол энэ шудраг биш. Тэгэхээр социализм гэдгийг боловсрал руу буулгавал энэ байна гэдэгтэй адилхан гүйцэтгэлийн үнэлгээний зарчим энэ ахгүй юу да. Өөрийгөө хөгжүүлсэн те багшийн дэдэг 10 жилийн өмнө төгссөн мөртлөнгөөсөө өөрийгөө хөгжүүлэх гээд хэл сурцсан, ахаад гадагшаа тутагшаа мэрэгжил дэвшлүүлэх юмд явцсан, модул сургалтуудад хамрагдсан те ийм хүмүүсийг тэгшдэхье гэдэг бол тэднэрт айгүй гомдолтой. А мэдээж нөгөө нэг үнэлгээн дээр таарахгүй үнэлгээ авсан хүнд бол ингээл жоохон дээшлэхийн сайн л ах л та. Тэгэхээр энд нэг ийм ялгаа завууд байгаа гэдгийг бас жоохон хараасаа гэж бодож байна. Бүр том юм гэвэл юу вэ гэхээр угаасаа хуулиараа гэхгүй хостэржүүлээ. Угаасаа хуулиараа цалин мөнгөний бодлого төрийн албан хаагч нар нэгдмэл нэг бодлого штэ. Тэгэхээр одоо нөгөө нэг улс төрөө дийлэхгүй маасынхаа нөгөө нэг ийм нарийн ширийн утга агуулга ойлгоогүй ийм шаардлагын үүднээс одоо бид нэр ингэж болохгүй штэ. Кондо юуны түүхийн ажилчид нэг ондоо боловсролыг ондоо, эрүүл мэндийг ондоо гэж ингэж суур зарчим хуулиа зөрчиж бас болох юм уу болохгүй юм уу гэдэг асуудал засгийн газар руу шахалт үзүүлэх нь, их хурл руу шахалт үзүүлэх нь яагаад гэвэл тэнд хулгай байгаад байгаа учраас та нар хулгайлахаа байлаач бидний боломжийг хулгайлахгүйгээр байгаа мөнгөө биднэрт бас тодорхой хэмжээнд бодитоогоор үнэлээд зараач гэж шахах нь зөв. Гэхдээ тааруулж тий ингэж манайх л хамгийн үндийг хийж байгаа гэж бас одоо сая түүхийн ажилчдын цалин 6 сая 500 болгоцсон. Нямбатар 6 сая 500 3.5 ёо санаа. Яг түүхтэй багчсан. Тэгээд тэр түүхийн ажилчдаас баг цалин аваад ингээд багш нарыг тэгээд байгаа шүү. Тэрний одоо ядаж 3.5 сая болгоно гэж одоо чи болохгүй шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө нэг ажлын ачааллын хувьд бол бас ингээ тэг гүн рүү нөрвөл амар их юм байгаа. Багш нар ингээд шүү дээ нэг 40 цагийн ажиллах асуудал байдаг те. Төрийн албан хаагчид 7 хоногт, ажлын 5 хоногт нэг 40 орчим цаг ажлын 8-аар удахаар ингээд ажиллаж байгаа бах. Багш нарын энэ 40 цаг чинь дотроо хуваагддаг. 19 цаг нь хичээл заах цаг. Үлдсэн нь нөгөө хичээлдээ бэлдэх, мэлдэх те. Ийм цаг. Гэтэл энэ 19 цагаас давтсан буюу багш дутагдaltaй газруудад энийгээ дагуулсан багш нар байна. Гэтэл 19-д хүрдгүү бас багш нар байна. Одоо 28 цаг зааж байгаа багш нар одоо амар цэл авах уу, илүү цаг маг авах. Мэдхгүй. Уг нь бол хуулиараа авах ёстой шүү дээ. Тэ? Одоо тэгтээ яг энэ нэмэгдлүүдийн нөгөө нэг нэмэгдлүүдийн төрөл дотор бол илүү цаг гэж байгаа. Азар гэх юм уу те? Одоо ингээд 5 дахь эх 7 хоног бидалтын 7 хоног буюу 7 хоногийн нэг юм багш нар одоо бас хүүхдүүдээ санаа зовхгүй нэг ингээд чагсаж мэгсэх нь байна. За энэ буусан засаг бол 20-с дээш боломжгүйгээ буучиж байна. Тэгээ яах юм те? Удаан үргэлжлүүл эн чинь өстой жинхэнэ хямрал те. Хүүхдээ хинт харуулах уу, яах уу? За ганц 2 хоног бол яаж игээд аргаллаа те. Ийм биш. Одоо эн чинь нөгөө нэг улсын сургуулиуд ер нь ингээс юугаа цалингаа нэмүүлээ л гэж штт. Мөн үү? Би өнөөдөр ийм нюанс олж байна. Тэнгүүд дараа улсын сургуулийн зарим улсын сургуулийн захирлыг одоо нам засгаас нь хөмөлж гинөө. Тийм ээ. А тэгээд тэр сургуулийн захирлууд чинь багш нартаа ажил хийхин зөвшөөрөхгүй шүү дээ. Эвлэлт нь нэгдэх хэрэгэд санаатаагаар хөрөл өчрөөж байна. Сургууль өөрөө үйлдвэрчний эвлэлгүй юм байлгүй дээ. А шууд ийм үйлдэл хийж байгаа энэ чинь хууль бус. Тийм, хөдөлмөрийн тухай хууль зөрчиж шүү дээ. Тийм үстэй. За ямар ч байсан ажил хийж байгаа үйлдвэрчний эвлэл бол яг нөгөө нэг засгийн газартай хэлцээрт ордог үйлдвэрчний эвлэл мөн.
Багш нарын үйлдвэрчний хэвлэл чинь нэг албан бус гэдэг нэг юм хоёр юм болчиход байгаа. Одоо хин Тэгэхээр ямар ч байсан биш. Одоо яг үндсэн үйлдвэрчний хэвлэл гэх юм уу да. Монголын үйлдвэрчний хэвлэлийн салбар үйлдвэрчний хэвлэл нь мөн хилцээрт ордог энэ юу үйлдвэрчний нь бол мөн. Гэхдээ өнөөдөр нэг ийм нюанс гарч ирсэн шүү нөгөө нэг. Яагаад төр багш нарын цалин 3.5 болгож гэдэг юм уу хангалттай хэмжээнд нэмэхгүй байгаа вэ гэвэл одоо нөгөө нэг төрийн сургууль багшилж байсан тэгээд нэг юм жоохон туршлагатай чадвартай болсон багш нарыг хувийн сургуулиуд үн зохиод авчдаг тий байр амладаг эсвэл сайн цалин амладаг эсвэл манай ийм Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг хувийн аймаар сайн сургуульд танаа хүүхдүүдийг чинь үнгүй явуулъя ч юм уу 50% хөнгөлөлттэй явуулъя гэдэг ямар нэгэн нөхцөл тавьж байгаад хувийн сургуулиуд төрийн сургуулиас сайн багш татдаг. Тэгэхээр төрийн сургуулийн багш нарын цалин нэмэгдчихвэл хувийн сургуулиуд багшгүй болчих гээд байна. Гэтэл энэ донд чинь хувийн сургуультай буюу ашиг сонирхолтой сайд байгаа учраас бидний талд дуурахгүй байна гэдэг нэг ийм өнцөг нэг багш бас бичсэн байсныг би айгүй нарийн харжтэй гэж бодсон шүү тэр хүмүүсийг. Яг энэ асуудал зүгээр айгүй хурдан уучраад олоосон гэж зүгээр бодож шүү ээжийн үед. Үнэхээр нөгөө нийгмийн аж байдал руу амар цочрол үзүүлэх мэт байхгүй юу? Өөр хүүхдээ яг хүүхдээр харуулж байгаа эрсдэл болвол яах вэ? Одоо тэгээ сүүлийн жилүүд хүүхдүүдийн юу бол хэцүү болчих واخгүй юм чинь. Ковидын жилүүд ингээд дуусаагүй. Гэртэл байсан шүү дээ хүүхдүүд ч тийм. Тэгэл ингээд ойр ойрхон багш нарын ажиллаа хийлгээд. Хүүхэд хамгаалалттай холбоотойгоор ер нь бол ямар асуудал үүсдэг вэ гэхээр зам тээврийн осол 100 нэмэгддэг. Тэ нөгөө нэг сургууль цэцэрлэг амарсан аав ээж нь ажилтай 100 тэгэл хараа хяналтгүй гадуур дотор нэгээрээ найз нөхдөөрөө хэсэг бусгаараа явдаг ийм хүүхдүүдийн урсгал нэмэгддэг учраас зам тээврийн осол 100 нэмэгдчихдэг. Ахуйн хүрээний осол буюу гэртээ байж хагаад тогон цохиулцдаг, ингэждэг, гал гарчдаг энэ ослууд хизээ нэмэгддэг вэ гэдэг. Тэгэхээр нөгөө өвлийн саруудад гэх юм уу нөгөө сурагчдын амралтын хугацаанд нэгдүгээр улирлын амралтын хугацаанд бас айгүй их бүртгүүлээд байдаг. Гэрэн шатдаг асуудал их гардаг. Тийм учраас энэ үнэхээр бас бодит эрсдэл үү гэвэл эрсдэл. Тэгэл нөгөө нэг хөдөлмөрийн бүтээмж бусад эцэг их ажиллах боломжууд хязгаарлагдаж байна гэдэг нь төлмөр байна ажлаа гэж шийдэргээ тийм муухай тийм ус төрчихтэй ингээд камер руугаа одоо сүүлрээ барагч махаад хурууддаг руугаа очиж штэ өнөөдөр чи чөлөө авах уу би чөлөө авах уу мах руугаа ч юм уу тийм нэг хүүхдүүдээ аваад ажил дээр очиад ах хэцүү ер нь хэцүү өнөөдөр манайх нэг жижигхэн гişүнтэй ирлээ штэ тэгснээр нөгөөдхөрөө контент хийсэн байгаа юм чи ээжээ ажил муухай гэдэг би зүгээр нөгөө нэг ингээд цаашдаа уртын хугацаанд хөндрөл үүсгэхгүй тулд тухайлан салбараар нь цалин хүсний бодлогыг авч үздэг ийм зам руу орчих үедээ гэдгээс бол жоохон болгоомжлж байгаа. Яагаад тэгэхээр дараа нь цэрэг цагдаа яахын уул уурхай яахын эрүүл мэндэнд ингэчгээр бусад нийгмийн үйлчилгээ яахын ч гэдэг юм уу. Ингээд асуудлууд үүсэх учраас ямар ч байсан цалин хүсний бодлого нэгдмэл нэг байна гэдэг энэ зарчимдаа бол их хурл засгийн газар үнэнч байх ёстой гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ нь нөгөө бусдын нэмэг юм чинь та нарыг нэмэхгүй гэдэг биш нийтээр нь нэмэх ёстой юу гэдэг дээр засгийн газар илүү харах ёстой ахаа гэж ингэж бодож байгаа. Хоёрдугаарх нь энэ цалин дотор чинь бас их нарийн үн рүү наруул нюансууд байгаа шүү гэдгийг хэвлэхийн ялангуяа ч юм уу ингээд ойлголоо. Тийм араас нь явбал энэ аюун сонирхолтой. Ямар юм ойлголоо. энэ салбар ямар гэж постэр байна. Яг боловсролын бүр гүн рүү норч тий. Яг мэрэгсэн салбар. Гэтэ тэгэл одоо бидний ярьж байгаа бүх юм хичээл ингээд буцаж хичээл боловсрол дээр бодог тий. Бид нар одоо ингээд нэг мэдээллийн дархлаатай тий сонголтыг шийдвэр гаргах чадaltaй ийм бие хүн нийгэмдээ гаргаж тавьж байгаа юм уу нийгмийн харилцаанд ийм аятайхан явчихаар бүл үүсгэж байгаа юм уу гэж буцаал боловсролоо очиад. Тэгэхээр энэ салбарын асуудлыг айгүй зүйтэй тэгээд нэг шийдэл нь дахиад урттай зөв юм руу явахгүй бол тий. Таач хугацаагүй л байна л да. Тэрнээс би идеалтын 7 хоног дээр бас олон юм ярмаар л байгаа ч гэх юм. Ялгаа алаач. Энэ харин ямар ялгаа юм бол төрөн би нэг ялаа нисэж яхаар нь бодохгүй. Өө битаа гамбаа гişүү чи айгүй ёчтой штэ. Хурлын дараагийн өргөдлийг хилцэх үеэр ингэж хэлж байгаа. Чи нэг баясаа гэдэг үний өргөдлийг хилцэж штэ тий. Жон бясаагаа алах гэж байгаад гэрээ шатаа гэж. Шатаа шахлаа гэдэг. Тийм бясаа гэдэг үг нь хэлж байгаа байхгүй. Ялаа гэсэн чи би бүр шууд нэг сэдв сольжтой оюун эрдэнэ өнөдөр ярилцлага өгөөд ньюсрумын баццэгт баригдаад Тийм байсан. 5 жил зүхтаж явж байгаад баригдаад нэг 10 минутын ярилцлага өгсөн юм уу да. Тэгээд 50 өгсөн байл ч таараа.
төв те. За хэдүүд Тэгтээ зогсоогүй. Тэг зогсоогүй. Тэгээд ингэсэн байлээ гол юм. Би буруугүй, бид буруугүй. Тэр чин нээлттэй бааш түүш биш нээлттэй болгосон шүү дээ. Тэр нүрсний чи юм юмыг. Тэр номин сайдын юу? Тэр чин тгийг дандаа баахан тийм нэг. Энэ хоёрыг би шүүгээд өгнө. Энэ хоёрыг бол би шүүхэд өгнө нэг тиймэрхүү. Нийслэлийн засаг даргын хамгааллын газрын санхүү хөрөнгө оруулалтын ер нь бол нэг олон жил батсан бахаа анхүү дарга. Одоо би 5 толгой молгой хавцаа, уян толгой хавцаа байгаа юм болов уу гэж утсан. Санхүүгийн маавнд яваад. Тийм, санхүүгийн өмнө нь 18 сая доллар ороод ирсэн. Зарцуулсан гэж хэлэхэр чинь тэгэл дуусаа штэ. Энд чинь конец штэ. Цэг. Одоо энэ бууж байгаа засгийн газрын нөгөө учрал сайдаас асуусан. Та нар нөгөө нэг гүйлгээнийх нь баримтыг зүгээр ингээд гаргаж үзүүлээд энэ хэрүүлэг зүгээр ядаж мухарлаж болох уу? Ядаж энэ хэрүүлэг те. Номин сайд одоо ингээд ашиг сонирхлын зөрчил гаргаад улсын мөнгөөр энэ нэг сурчлагаа хийж Википедиа дээр өөрийгөө бичүүлсэн юм уу? Тэрийг ядаж ингээд өмнөр нь хэлж байсан чинь бид нар хяналтын аудит дотроос нь оруулсан удахгүй ил тавьчихна гэсэн. Одоо тэрийг яг хэлжсэн те. Цэрэнбат их гоё юу ярьсан байх. Ястай хэлсэн те. Тий. Цэрэнбат чинь жоо өөр болцоо лээ те. За тийх. Цэрэнбат ингээд нэг хөвлийнх нь баригдаад ер нь бол өгөөд байгаа юм цаа. Гэхдээ ингээд ер нь би бол ярьж болохгүй байна. Нууцын тамхтай учраас би ярьж болохгүй байна. Албаны нууцын тамхтай. Тэгээд чөлөөлчүүл гэдэг байгаа юм тий. Гэдэг чинь болохоор ерөөсөө нууцлсан юм байхгүй гэд босд нь мэдээлээд идэг. Цэрэнбат хэвлэлийнх нь ярихдаа нууцын тамхтай болохоор би ярьж боломгүй байна. Тэгээ зовлонгоо яриад байгаа байхгүй. Тэгээд Хамаг хин дарсан бэ. Өнөөх Баццэг маань дахиад номин сайдаас очиж асууж. Эний чинь 4-5 сар барьж явж байгаа юм уу да тий. Тэгцэн биш үү. Тэгээд дааж битрээ болохгүй байсан чинь нууцын тамхтай байсан юм байна. Тэгээд номин сайдын бүх яриг монтажлаа тавьж байгаа байхгүй. Ансарыг нэг л асуулт асууж байгаа шүү дээ. Мөнгө тэгсэн юм уу гэсэн чинь. Хариусан эсгүүдийн монтаж. Үгүй тэгээгүй гэсэн чинь. Тэдийг л гаргасан, ийм чиглэл гаргасан өөртөө бол тэгээгүй гэдээ дууссан. Зарцуулсан байгаа байхгүй тий. Тэгээд энэ сэдв ингээ яг удахгүй мухарлагдана. Гэхдээ төрийн мөнгөөр тэр эмэгтэй чинь бүр яам байгуулж өгöd. Огт байхгүй яамыг байгуулж өгöd. Төсөв баталж өгöd. Тэснэ бүр хүүхдүүдэд соёлын ваучер тараахыг санаархаж бүх салбаруудыг аваач соёлын яам дээр овоосон шүү дээ. Залуу шалтан соёлын яам юу гэсэн. Тий. Шалтан соёлын яам гэсэн. Хамаг хэрэг аваач чуулж утгасан. Спорт, аялал жуулчлал гэдэг ийм салбаруудыг овоолж өгсөн. Энэ салбаруудыг овоолоод өгөхөөр доотх агентлаг нь ямар руу очино гэж төсөв захиран зарцуулагчийн хувьд асар том эрх мэдэлтэй сайд болж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд мэдхгүй энэ хүмүүст гэр бүл ямар ч өртөө жидүү сангаас аав нь баах юм басныг одоо чи цуурал бичиж те сайтууд дээр тавьж байлаа. Өөрөөр хэлэх юм бол энэ ингэж юм шүү дээ. Биш ээ. Тэр чинь өөр явдал. Хайж За тэгээ нэг тийм процессыг мөн штэ чи шүүгтэлцээ тэгээ ялаа юм. Тэр чинь өөр юм. Чи сандаг учир дарах гээгүй юу? Яагаад өчтөр урчдрийнхаа үйл явдлыг өнөөдөр мартаад байна. Биш юм наа юм байна. Тэгтээ бүгдээ нөгөө нойр муутай хонсон нөгөө улс орн минь яах нүгэ те. Ер нь аль байгаа юм шиг сэрээд байгаа юм шиг. Ер нь чинь жоохон зэл сураад байгаа шүү дээ. Болцшгүй болцшгүй те. Ингээ устөрчтэйс үү те. Ингээ хүн амтнаас юм асуувал одоо дэмжсэн саналыг дэмжээгүйгүүл чи дэмжихгүй гэж асуувал. Тэгэл нэг юм барин 50 худлаа ярьдаг юмнуудаа болохгүй болвол одоо тийм хэвлэлээр айгүй том архив үүсдэг болсон. Өчтөр өнөөдөр маргааш өнгөрсөн ирээдүй одоо гэ бүгдийг чи гаргаад ирнэ. Тийм болохоор жоохон барин 50 худлаа Википедиа дээр юм бичээч тиймэргүй ээ. Тийм тэгж хэлмээр санагдсан. Нэгдүгээрт нь хоёрдугаарх нь ерөөсө чинэрхээ үлмөр байна. Чинрээл хин нэгний тал чичрээл ингээл хоолон зангираал эсвэл хөмхийгөө зуугаал гэтэл чин за баг уйлсан да тийм. Гэтэл чин тэгэл хэрлэн гişүүнийг хэлэхгүй байж хэлсэн үг харизм гэдэг чи ондоо юм байд юм байна. Тэр дор зүрэнгийн үүрэнтэй байлоо. Тэр чи ста чарсис. Эрдэнтийн санхүү эрхэлсэн захирал байсан. Говь сүмгийн мэрэгжлийн ялтмалт айгүй олон жил болсон юм. Амар чамбарсан байлээ тийм. Нөгөө нэг сайн ярьдсан байна. Диктор хоолоо молон. Эндрийн өмнө нэг юм хүмүүс гар зогсож байгаа л бачаргал дарга нэг цаас аваач өгдөггүй. Би тэр зургийг хараа юу атсан гэсэн чи. Пүү өстө хамгийн гоё тембертэнүүд нь урд гараа зогсож. Тэр донд чи хэрлэн гişүүн байгаа, үүрийн төвөө байгаа, эрэгдэл гой байгаа. Зарлиг уншмаар хүмүүс нь айгүй урд гараа зогссон байсан шүү дээ. Тэгээд тэгсэн чи болгонтой буухт нь та үндсэн үйл зөрчсөнийг одоо шийддэг юм аа. Тэр би нэг пост хийчихгүй.
одоо таксичээж гэдэг. Тэгсэн байсан. Тэцрээ таксичээж гэсэн чинь нэрээ таксич. Таксиц шүү дээ. Үгүй тэр арайч таксидэг бахаа тэр За машинтай байлгүй дээ. засгийн баазаас машин гаргаад цаанаас нь замын цагтаагаар ядаж татуулаа байлгүй дээ. Засгийн. За ямар ч байсан очсон. Тэр нөгөө маш хурдан очсон тий. тэгээ хоёулаа зогсчихсэн шүү. Өө төгжрөл байсан. Тийм төгжөлтэй хурдан За үг болчихсон. болдог. За нэг иймэрхүү. Гэхдээ ямар ч байсан улс төрийн сонин сайхан дараагийн 7 хоногт үргэлжлэн те. Одоо дараагийнх нь хинбэ гэдэг марафон руу ингээ явахаар ямар ч байсан үйд ахгүй юм 7 хоног байх. Дараагийн 7 хоногт багш нарын ажил хаялт юу болохын, шийдэл яах юм. Тэд нэгчээсэн чинь нөгөө нэг юм одоо нэг хөнгөө болчлоо шүү дээ те. Тэгэхээр энэ процесс яаж ажиллах юм? Эсвэл хойшлуулах юм уу тий? Хана намын ажил чинь төрлөө орж ирээ, төрийн зовлон болоод одоо төсөв хилцэж яхад гээл төсөв хилцэж яхад л гэдсэн шүү дээ. Одоо яг төсөв хилцээрээ. Анхаараарай төсөв дээр төвлөрөө. Бид төгсгөлтний шалт дэлхийн юм хэлчихөө гэж. Энд их хурлын гишүүд нөгөө нэг юм жинхэнэ утгаараа коуч, ментор гэдэг авмаар байна. Яагаад? Тэг ингээд нөгөө нэг хоолны өнгө нь ямар байх хэвтэй. Тэгээд ингээд олдсон 2 минутанд ямар үг хэлэх юм илхээ эдэр гэдэг дээрээ Оновчтой сургалт авмаар байна. Яагаад тэгэхээр нөгөө сургалт авчих гэж. Өнөөдөр жишээ нь чуулган дээр үг хэлсэн бүх гишүүн 24 цаг хүлээлээ гэдэг үгээр хайран хугацаа тийм биз дээ. Тэгж яхад тэр чив жимээгүй нөгөө нэг уурлахгүй чинрэхгүйгээр инээж байгаа бүрв дөрж гишүүн Гоё юм тий. Ингээ ортлох гуслаа шүү дээ. Зандан шатрын. Лодоос ирсэн Хэд тасарсан бэ? Тоолсон уу? 3 Хурал даргалах Тэр- Оо тийм үү. 4 тасарсан. Яг жаагаар. Гэтэл хараа лодо самбуугийн үг, мөн хуайсгалан гишүүний үг эдэр яадаг вэ гэхээр орж байгаа зү. энийг нөгөө нэг юм сурдаг, суулгадаг ийм эд гэдгийг Таахдаг аюул байдаг. олон. Тийм. Одоо тэгээд нөгөө туршлага найрчгавтай гэж пүрэв дорж гишүүний үг, Гамбат гишүүний үг мөгнөөс Тий. энэ шин залуу Хүүжиг гишүүн гişүүд баг зэгнүүлсэн юм шүү дээ. Гарч ирээд ингээд ардын намынхан бүгдээрээ хулгай шулгаагийн битэн мартараг нэг юм яриад идэх юм би. Арчснам хідээс ороод хідэн конопцсон бэ гэсэн чи байж ил та хулгай ярьж хахад гэж. тэр нөгөө нэг хамгийн гоё орж ирж байгаа. Зарим тэр юу байхгүй байх шиг үлээ те. Тэр чинь ингээд нөгөө нэг тэр цаана дэлгэцэн дээр нэг юм минутанд гүгээд байгаа шүү дээ. Тэрийг ажиглахгүй байгаа байхгүй юу? Үгүй тэрийг харж чадахгүй байх. Тэр ингээ хол байгаа. Оо тэрийг хараад ах юм байхгүй. Харамуудаа. Угаасаа ялчгүй. сургадаг те энэ дээр ажилдаг хүмүүс. За шинэ эгч сургалт орно. чухлан дээр шүү дээ тийм үү. Чухлагаа л ярил та. Тэгэхгүй тэгээд Дээрээс дугаарыг наваарай гэж. оршил яриа босараад байдیں۔ Наа. 24 цаг хүлээлээ. Намын зовлонгоо төрийн зовлон болгож гэл ингээл хэлэхээр чи тэгээд Тэгэл чинь тий. шууд суугаас олмоор санагдаж байгаа юм чи. Тэгээ Хурдгуугаар ялангуяа ярих хэрэгтэй байхгүй тийм тий зөвхөл. энэ чинь олдсон боломжийг гой үр дүнтэй ашиглах хэрэгтэй шүү дээ. Угаасаа нөгөө нэг чухал сэдвээ ойлгуулах гэдэг тактик угаасаа ярих урлаг гэдэг ном унш болохгүй тий. Байдий. Чухлыгаа эхэнд нь Заран хамгийн гэж. хэрэггүйгээр сүүлд нь ярьдаг мэрдэг гэдэг. Таамын яасыг Би бүр сайн гişүү зэгнүүлчихэд амар урт постчихэд видео гэдэг үнгүү хичээл орсон ш нь нөөц нь ойлгосон юм гэж. За баярлалаа. За баярлалаа баяртай. Йоо юунаас эхлэн юу орчвоо. Та жоохон Энэ ялаг энэ юун ялгаанууд юм бол нэрээ. Ялаа гэсэн